Таны цаанаа өнөөдөр анх удаага өөрийнхөө үзэх дуртай 16 ангид таньдаг эхнэр киног ярихаар бэлтгэлээ. Энэхүү кино маань хосуудын харилцаа бас цаг хугацааны аялал гардаг маш сонирхолтой кино байгаа. За кино эхлэхдээ нэгэн залуу онгоцны буудлын руу явах замдаа уцанд нь ирсэн дуудлагыг авах гэж байгаад осолд орж байгаагаар эхэлнэ. Үүнээс яг 16 цагийн өмнө үйл явдал руу кино маань шилжинэ. Цэцэрлэгийн насны хоёр жоох хүүхэдтэй залуу бас ажилласаа хоцрох гэж байгаагаа мэдэн сандран босцгоно. Манай киноны гол дүр болох нөхөр жүхийг яаран босч хувцас өмсөх гэж хайна. Тэрээр эхнэрээсээ хувцас сугасноо тэр цам цаана байна, энэ өмд хаана байна гэж үгэлсээр л хувцлана. Дараагийн гол дүр болох эхнэр жүжийн өөрийгөө хувцлахаас өмнө хүүхдүүдэд хувцлахаар яарна. Нөхрийгөө хүүхдүүдээ машинаараа хүргээд өгчгөө цэцэрлэгийн автобуснаас хоцорчлоо гэхэд нөхөр чадахгүй би ажилласаа хоцрол халагдах дээрээ толно гэхэд нь юужийн. За тэгвэл чи өнөөдөр хүүхдүүдээ аваарай. Би чухал үйлчлүүлэгчтэй амжихгүй шүү. Чи амжихгүй бол надад заавал хэлээрэй. Би менежертэй эртхэн хэлэх хэрэгтэй гэхэд нөхөр за байдлаас болшоо гэсэрэл төрүүлээд явчихна. Ког бэнтэн дахлах дэлгэр хийдэг. Тэрээр ажилласаа хоцорч очсноо дарагдаа мэддэгдүүлэхгүй гэж кофе авч орж байгаа мэт зүрхсэх гэсэн ч тэрээр дороод баригдчихдаг. Яг энэ үед дарагдаа загнуул зогссон жохиогийг харсан салбарын захирал түүнийг өмөөрнө. Өглөө болж байхад битгий юм хатуу байлдаа хүн юм чинь алдаа дутагталтаа байна шүү тэгэл өмөрч гарна. Ер нь бол энэ захирал жохиог тэг сайн бидэг. Учир нь ховог ижил аминдаа антер гэл сүрхий. Харин энэ бол жохиогийн хамгал совлон жаргалаа хуваалцж ярьдаг сайн найз нь. Эрчүүд болсон хон жоохон хүүхчиг элдв юм ярьж сахилгагүйдж байгаад жохиог хүндний хасалтайг ураад хайчихна нэ. Банкны тэлрийн ажил амар өвшим шиг байгаамаа. Янз янзэл хүмүүстэй тааран сайнд нь муудна. Ингэснээр ажил тарах цаг төхөж жохиогч ажиллаа тусаж байлаа. Гэтэл бүртгэлийн тасгийн хэсгээс нь ажил их байна хэдэн үйлчлүүлэгч аваад өгөөч гэж гойно. Энэ үед жохиог жоохон залхуураад дадлагжигч ажилтнаа даатгachдаг. Дадлагжигч дуртай дургүй нэг юм аавна. Үзэгдэл солигдож ихнэр болох южийн ажиллаа хийж байгаа нь. Тэрээр гол сайхны массажист юм аа. Өнөөдөр чухал үйлчлүүлэгчтэй туцгай үйлчлэлээ үзүүлж байгаа билээ. Харин нөгөө тал жохиогийн ажил дээр төлбөр тооцооны асуудал гарах нь тэр. Тэгтэл гол асуудал нь $10 солих гэж байгаад $100 гэж бодоод солиод өгчихжээ. Мэдээж нөгөө дагалдан ажилтны хийсэн алдаа байлаа. Жохиог дагалдан ажилтнаа төрүүлээж явж болно гэд дур мэдээд өөрөө явуулчихсан тул өөрөө $100 хэргийг шийтгэхээр онгоцны бодол руу даргынхаа машины өгөнө явна. Нөгөө үйлчлүүлэгч нь томилтоор явах гэж байгаа энэ гэж хологдсон юм бахөө. Үжи арай ажил дээр ажиллаа хиймээр байдаг. Хүүхдүүдэд цэцэрлэгээс авах цаг нь болчихсон багшин залгаад байдаг. Жохиог утсаа авдаггүй яхаа мэдгүй дарагдаа загнуулан зогсож байгаа нь. Дарагч би анхааруулсан шүү дээ. Чухал үйлчлүүлэгчтэй байгаа гэж өөрөө учраа олгээд яваад өгнө. Южинч бүрэнхээр ууран дээд зэгтээ хурч байлаа. Гэвч нөхөр нөгөө талд осолд орчихсон эмнэлэг төрөгдөн хорхирон унтж байх нь нэ. Хажууд нь дагалдан ажилтаа ирээд сэрэж байх нь тэр. Дагалдан ахалгаатаа ямар санаа амар хүн бэ? Ийм байдалд орчход хорхироод унтж байдаг гэж өглөнө. Жохиог гинт нөгөө асуудал юу болсон гэхэд мөнгө авч чадаагүй. Гэхдээ зөрүү мөнгийг салбарын алдагдал нөхөх сангаас гаргачихна гэсэн гэв. Гинт хүүхдүүдэд авах байснаас сансан жохиог уцаа хартал эхнэрээс нэлээд дуудлага бас зурвсэрсэн байлаа. Тэр зурвсуудыг нь уншаад ч хэрэггүй. Жохиог гэртээ орохдоо ийм бодно. Грекийн хүн ухаантан Сократ ингэж хэлсэн байдаг. Буянтай сайн эхнэртэй бол аз жаргалтай амьдран, хорон муу санаатай эхнэртэй бол хүн ухаантан болно гэж юу гэсэн ч үгүй. Тэрээр өөрийгөө би хүн ухаантан гэсээр гэртээ оров. Эхнэр яаж ийм их сайхан зантай байх вэ? Жохиогийг хөөж тугаад юм авчи тэгээ дамаа татгаж орилсоор. Өнөөдөр би галзуу уншгэлгүйлээ. Энэ хоёр зөвхөн миний хүүхдүүд юм уу? Яагаад уцаа авдаггүй юм бэ гэл. Тэгтэл жохиог уучлаарай би уцаа сая л харлаа гэснээр эхнэрийнхээ өөрийг бүр хүргээд. Эхнэр тэр уранд нөхөрлүүгээ дахианы яс аваад шидчихнэ. Гэтэл чаагийн хацрыг нь зүсэд ханад зоогдхон тэр. Тэгэл жохиог гэрээсээ гараад найзынхаа ажилуулдаг хоолны газар очиж золон жаргалаа хуваалцдаг жонхуу найзаа дуудаж сэтгэлээ удлан ярилцсанаа. Энэ хоолны газар ажилуулдаг найз нь бол жонхуугийн оюутан бахын л сайн найз. Тэгээд жохиог хоёр найздаа ин ярина. Би Южинээс салмаар байна. Айж байна. Тэр үнэхээр их өөрчлөгдөж байна. Миний таньдаг игдүүтэй сэргэлэн цаваа хөөрхий ихнэр биш болоод байна гэд нөгөөх найз нь ихнэрүүд угаасаа хүүхд төрүүлээ тийм болчихдаг юм байна лээ. Эмэгтэйчүүд хүүхдүүдэд үргэлж хөргөж өгнө өглөө төрүүлж босож хоол ундыг нь бэлддэг гэл хажуугаар нь ажилдаа явдаг хоёр хүүхдээ ганцаараа асардаг үсттэй танаа ихнэр гэл нөгөө найз нь харин овоо хөөрхөн ихнэрийг нойлгоод идэх шүү. Ийм тэр гурван ярилцаж суухан тэрээ.
Маргааш болж ажил дээрээ боршуур тараах ажил хийхээр болж жихойг яг нэг байрны шууд ингээ харьцагт боршуур хийж байгаад харуулт нь хөвдөж байхад түүний анхны хайр болох Хявантаа тарчхнаа. Тэгээд тэд хоолнд орцгож байгаа нь. Чүгийн хоол сай дээрээ та их мах идэх ёстой шүү, турчсан байна энэ төр гэл халамжилж өгнө. Тэгэхэд жихойг ийм халамж ойрд мэдрээгүй их л сайхан санагддаг. Хяван Америк суралцж байгаад саяхан Солонгост ирсэн юм. Яг ингэж ярилцаж байхдаа Хяван би дээр үед танд сайн байсан штэ гэж дэлжигдэг. Ингээд жихойг 2006 оны үйл явдлаа бодож эхлэв. Тэр үед жихойг Хяванд анхны харцаарлалд орлсон гэхэд буруудахгүй. Хяван үзэсгэлэнт сургуульдаа үзэсгэлэнтэй бас морин хил тоглодог нэлийн алдартай охин байсан. Жихойг Хяванд таалагдах гэж дуртай морин хилжийн гарын өсгийг хүртэл очирлон барай авч өгч байсан. Энэ бол жихойгийн дуу ахта ээжийнхээ тушаалаар хачир авчирч өгч байгаа нэ. Жихойг хичээлдээ явж байх замдаа Хявантаа таардаг ба Хяван түүнийг орой морин хилийн тоглолт хамт үзхийг санал болгодог. Мэдээж манай жихойг бөөн баяр тэгэлтэй гэдэл ингээд л жихойг болцоондоо бэлдэж сахлаа авч хуцаа сонгож их л ач холбогдол өгч байгаа нь тэр. Яг автобусын цуугаж явж итэл нэгэн гач донтой юм сургуулийн насны охины өгцгнөөс барихыг харсан жихойг дуугүй байж чадахгүй гэрчин болж цагдаагийн газар очих нь тэр. Тэгээд тоглолтноос оцорчдаг. Мэдээж эмэгтэй хүн болцоонд ураад тэрэнд нь очиагүй бол яаж нөгөө эмэгтэй нь сайхан хандах блэ дээ. Гэтэл нөгөө автобусанд гэрч болж өгсөн охин өөрийг нь олоод ирэх нь тэр. Энэ бол ирээдүйн эхнэр Южин. Южин тухайн үед жихойг сайн болоод араас нь гүйж ятгсаар байгаад өөрийнхөө тооны хичээлийн цагийн багш нь болгочдгоо. Южин их сахилгагүй бас их сэргэлэн цаваа охин байсан билээ. Гэтэл нэг өдөр Южиний аав нь өнгөрчдөг. Южинд хэцүү байсан болохоор жихойгийг битгий яваач надтай хамт байгаа чахаа гэж гуйнаа. Ингээд үзэгдэл солигдож одоо үедээ буцаад иржээ. Жихойгч анхны хайртайгаа таарад өөрт бас сайн байсныг сонсоод харамсаад гуниглаа юм болж байдаг шүү. Жихойг хаяа эхнэрээ унтаж байх үед компьютер тоглоом нууцаар тоглодог. Гэвч тэр нь энэ үед бас ажиллахаа болсон байваа. Өнгөрснөө бодож харамсаад байхад энэ тоглоом хүртэл өнөөдөр ажиллахгүй ёстой нэрээ бүтэж байгаа юм алгаа гэл нэлээд бухимдана. Тэгэд маргааш нь ажилдаа явах гэж метрод суугаад явж байтал нэгэн өвгөн метрогоор дөрөв хэрвээ од сүнж хар нөх болвол тэрний хүч нь дэлхийд нөлөөлж дэлхийн эрх хурдыг удаашруулна. Тэгвэл цаг хугацаа болон орон зайн хувьд ан цав үсэж өтний нөх үүснэ. Ингэснээр бид өнгөрсөн цаг үед очиж болно. Гол нь цагийг нь олох сар их чухал гэсээр унаад өгнө. Гэтэл яг манай сайхан сэтгэлчхөөг босготон туслахад түүний гарт нь 2006 оны 500 оны зоос атгуулаад яваад өгдөг. Жихойг чиний ховор мөнгөдөө гэд гайхсаар үлдэнэ. Ингээд дараагийн үзэгдэл гарч ажил дээр нь ажлынхаа газрын хаан ахлахын ээж нь өнгөрчихсөн тахилын ёслол дээр нь очих хүн хайхад жихойг санамсаргүй гараа өргөж таарад явхаар болчихдог. Тахилын ёслолоос буцаад харих замд GPS нь ажиллахаа болчихдог. Мөн нэг том самбар дээр таны амьдрал ч гэсэн өөрчлөгдөх боломжтой амьдралаа шинээр эхлэх гэсэн бичиг байлаа. Цааш явж итэл дээр үеийн төлбөр хураацыг байв. Жихойг гайхаад ийм төлбөр хураадыг зөв одоо ч байдаг юм байх таа гэсээр 500 вон хийхэд хаалт нээгдсэнгүй. Дахиад өөрт байсан 2006 оны 500 вон хийтэл хаалт нээгдэв. Тэгээд цааш явж байтал гинт жолоодлогоо болж хурцтаад машин нь хурцтай давхиж эхэлнэ. Нэг мэдсэн 2006 оны 6 сар буюу 10 жилийн өмнөх амьдралдаа буцаад сэрчдэгэ. Энэ өдөр бол жихойгийн амьдралыг оронгоор нь өрчилсөн өдөр лээ. Жихойг маш их гайхаж тухайн өдөр юу болж байсан тэр бүгд давтагдах болно. Өглөө дүүн хаалгануудад сэрээсэн, байрны ихч угаацаа цацсан, Хявантаа таарсан, Хяван тоглолт үзэх санал тавьсан гэдэл. Яг энэ мөчөд мотоциклд мөргүүлснээр буцаад одоо үедээ ирнэ. 2018 оны 8 сар. Тэгэд тэрээр найз жонхуугасаа зүүд мөртлөө бодит тэмдэглэл мэт зүүдэлж байсан үхэхэд зүүдэлгүй явах үдэ би жижигчин ханж уянтаа үерхэж байна гэж зүүдэлж байсан тэргээл зүгээр л энгийн зүйдээ ярьж гарна. Тэгэхэд жихойг үгээ илүү үнэмшилтэй гэж хэлэхэд наадаг чинь зүгээр л зүүж штэ чи ойр дэх стресстэй байгаа болохоор тэгэж байгаа юм. Тэгснээс орой жоохон тоглох уу гэхэд жихойг үгээ миний тоглоом эвдэрсэн шинээрээ байгаа хямдхан тоглоом авмаар байна гэв. Тэснэ гинт гарн дээр их сорвоо харснаа. Надад ийм сорв байхгүй дээ гэж жонхоо. Би зүгээр юу яриад байна. Чамд үгийн л ийм сорв байдаг шүү дээ гэх юм тэр. За ингээд ажлын энгийн л нэг өдөр байлаа. Гинт утсанд нь шин тоглоом яаралтай зарна гэсэн маш боломжийн үнэтэй зар байх нь тэр. Жихойг юу гэж боломжийг алдах хаана вэ очоод авъя гэд орой 18 цагт цаг тохирлоо. За ингээд ажил тарах алдад нэгэн жирэмсэн эмэгтэй зээл авахар жихойгийн цонхон дээр хүрээд ирнэ. Жихойгч
орой тоглоом авах тул их л сэтгэл өндөр бас төвтөөхөн дотроо яарч байлаа. Эмэгтэй зээлийн бүх материалаа бүрдүүлээд ирсэн гэд гарахтал иргэний үнэмлэхний хулбараа мартсан байв. Гэвч чихээг ажланд харах гээд яарч байгаа тул эмэгтэйг харж үзэж за та маргааш яваад ирээрээ ингэж болохгүй ч гэсэн энэ удаад би аргалъя гэж явуулчихдаг. Мэдээд зээлийн өсөлтийг нь захирал нь батлах ёстой. Тухайн үед захирал нь байхгүй байсан ба чихээг дур мэдэн захирлын компьютерлөө нэвтрэн зээлийн өсөлтийг нь зөвшөөрчдөг. За ингээд ажил тараад чихээг хүссэн тоглоомоо боломжгүй өнөр ч авч чаддаг. Үзэгдэл солиодож ихнэр юужийн ажиллаа хийж байтал утсан дуурна. Хартал ээжийнх нь байрны эзэн байлаа. Ингээд ээж дээр эртэл ээж нь байрны эзэндээ элдвийн хог цуглууллаа бла бла гэж загнуулж яхан тэр. Ээжигээ хараад жүжин уурлаад та яагаад хог цуглуулад байдаг юм тэр гэл тэгтэл ээж нь чи хэм бэ хизээ ирсэн гэл аль дээр өнгөрсөн нөхрийгөө дуудаад их сонирн байв. Тухайн үед байрны эзэн хүртэл танаа ээж ойрдох сонирн байгаа. Шүн болон гарч явдаг юм шиг байлээ. Ээжигээ өөр нэмчид үзүүлсэн дээр шүү гэл хэлнэ. Ингээд маргааш өглөө нь болж чихээгийн утсанд дуудлага ирлээ. Манай салбар дээр аудит шалгалт ирсэн гэхэд ямар ойр орхин ирдэг юм бэ гэж нойрмоглон хэлж байснаа гинт өчигдөр үйлчлүүлэгчийнхээ зээлийн материалыг дутаа авснаа санана. Ингээд хар урдаараа босч нөгөө үйлчлүүлэгч рүү явахаар ярина. Гэхдээ энэ үед Жонхог шалгалтын хийдэн хүнийг аргалаад байж байгаараа гэж хэлхээ марцсангүй. Жонховч бас ямар асуудал тарьсан юм болдоо гэж бодсоор заа гэд уцаа таслав. Дарга нарын чинь үед бүхэл бичиг баримтыг шалгаж хамгийн сүүл зээлийн өсөлтийн бичиг баримтыг шалгах үлдв. Жонхоо янз янзаар саад болох гэж үзсэн ч үнэндээ аргалж чадахгүйгээ мэдэн салбарын ахлагтаа бүх хүчрийг хэлв. Тэгэхэд ахлах яаж ч байсан манай салбар энэр хүнд учраас яаж хийж байгааг дараалах хэрэгтэй гэдэг чийсэн ч энэ нь ямар ч мэдрэмжгүй дагалдангаас болж бүтлгүйтдэг. Жонхооч бичиг баримтыг авчран гэхдээ нэг нь тожимдсан байх нь тэр. Бүгдийн дараа дарагдаа загнуулан тушаал дэвших талаарч бодох хэрэггүй шүү гэсэн хатуухан үгийг хэлээд ав. Уг нь тушаал дэвших ёстой хүмүүсийн жагсаалтын нэгтэн байсан юм байх. Түүнийг өмөрөөд байдаг салбарын захирал нь ч уран хугарсан бололтой жихоог руу муухай хараастай. Ингээд сэтгэл санаагаар унсан жихоогийг Жонхуул тавьшруулна. Үзэгдэл солигдож ихнэр Южин нь гэртээ хүүхдүүдийн унтуулж хаад гэрээ цэвэрлэж байгаад жихоогийн асуудал үүсгэн байраа авсан тоглоомыг нь олчгдаг. Ихнэрээс нууцаар авсан юм байна л та. Эхнэр нь ч бөөн уур угаалгын өрөөнд орж байн руугаа тоглоомыг нь хийж ус дүүргэнэ. Яг энэ үед нөхөр нь гэртээ ирж таарна. Усан борон тусан уулганд болсон юм л орж ирнэ. Нөхөр тоглоомыг нь усанд хийж буй эхнэрийг харснаа чи юу хийж байна гэхэд Южин чи өөрөө юу хийж байна? Тоглоомын дахиж мөнгө өрөх хэрэггүй гэж хэлсэн байхаа гэхэд чихөө. Хүүхдүүдэд харуулхад чичмээр байсан миний тоглоом эвдэрчихсэн гэхэд эхнэр нь тэгээд яах гэж дахиж тоглоом авдаг юм цалин цав юундаа ч хүрэхгүй байна. Цэцэрлэг банкны зээл хоёр талын аав ээждээ өгөх мөнгө хэрэглээний мөнгө гээд ийм байж яаж тоглоом авъя гэж бодож байна гэхэд нөхөр нь гинт уурлаа. Миний үгийг сонс яагаад намайг сонсдгүй юм бэ? Би ажилласаа илүү гэртээ их ядардаг. Үйлчлүүлэгчтэй харьцахаасаа илүү эхнэртэйгээ харьцах надад хэцүү байдаг. Чамтай амьдрах хэцүү байна гэж гараад авчихна. Гараад нөгөө хоёр найз суугаа залгаад хэдин шилжин муух гэхэд тэр хоёр нь ч боломжгүй болж таарав. Тэгээд сэтгэл санаа нь тавгүй яж магадгүйгээд өмнө нь ажил явдал дээр нь очиж байсан хаан ахлах руу залгаж ганц хундаг муух гэхэд нөгөөх нь за хүрээд ирээ л гэнэ. Гэтэл нэг сони юм болов. Хэд хоногийн өмнө ажлын явдал гарсан ээж маань хачир авчирч өгч байгаад осолд орсон гэж байсан. Ээж нь гэрт нь ирчихсэн. Яг хачир авчирч өгчихсөн зогсож яхан тэр. Чихээ бүр шок. Юу блэ гэж гайхах сандрах зэрэгцүү. Өөд болоод орчуулах явдлыг нь хийсэн хүн яагаад амьд байгаа юм бол бас тэр үнэмшилтэй зүуд тэгэд гарын сойров энэ зүуд биш юм бол гэд тэр төлбөр хураах зэгтэл ямар нэг юм болсон гэж таамаглан тийшээ явж үзэхээр шийдэв. Яг сурталчилгааны самбар өнгөрөөд ирэхдээ төлбөр хураах зэг байж харав. Тэгээд өөрт байсан 500 хоноо хитл хаалт нэгдэв. Яг л өмнөх шиг машин жолоодлогогүй болж нүдэн нэтл чихээг өнгөрсөндөө буцаж очсон байв. Энэ удаа чихээ гайх биш харин ч маш их баяртай сарна. Өмнөх бүх үйл явдал давтагдана. Тэрээр эхнэрийнхээ 10 жилийн өмнөх төрхийг харан чи ч гэсэн ийм сэргэлэн цаваа байжээ. Яг танихгүй юм шиг санагдаад байгаа юм бол гэж бодно. Энэ удаа чихээг автобусанд Южины гэрч болж өмөөрөхгүй байхад л хувь тавилын тэр чигээрээ өөрчлөгдөхөр байв. Мэдээж энийг л хүсэж байсан чихээг үнэхээр төвчж чадна. Южиныг харан сайхан амьдраараа гэж өрөөгөөд анхны хайрлуугаа явна. Ингээд анхны хайр болох Хивонтой тоглолтоо үзэж оройн нэг нэгэндээ сэтгэлээ илчилдэг. Үзэгдэл солигдож чихээ гинт цочид сэрхэн тэр.
Тэрээр хажууд нь унтаж байгаа хүн Хиван байхыг хараад маш их баярлана. Үнэхээр эхнэр маань солигдчихж гээд үнэхээр баяртай байлаа. Нөгөө талд жүжийн сэргэлэн цаваа дүр төрхтөөгөр гүйж байгаагаар харин чихөг эхнэр солигдсонд баярлаж байгаагаар нэг киноны 2 дугаар анги манд дуснаа. Чихөг маань хүсэж байсан эхнэртэйгээ гэрлээд 10 жил болж байгаа нэ. Гэтэл чихөгийн хувьд 10 жил биш 10 цагийн өмнө үйл явдал болохоор Хиванаас жоохон хичээл нэг л тийм хүндий яваад байдаг. Хиванч чи өнөөдөр яагаад сандраад сонирн байгаад байна? Игдүүтэй ч юм уу гэд үтөөстэй. Үзэгдэл солигдож жүжийн дэлгүүр орж байваа. Худалдагч ах гэж мөнгөнсөн ууртай юм. Карт уншиж болохгүй байна. Бэлэн мөнгөөр төлж болох уу гэнэ. Южинч тгийгээ тооцоогоо гэж явхад лангуун дээр нь эзэнгүй утас байхаар нь Южин зүгээр л аваад гараад ирчдэг. Хин нэгэн орхичихсан юм байх. Эзэнд нь буцаад өчхийл гэж бодсон байлгүй. Нөгөө тал тайран чихээг уцаа алга болгочихсон юм шиг байна гэж хайгаастай. Тэгснэ гинт дэлгүүрт орхиж явснаа сандаг. Ингээд утас руугаа залах гэд нэгэн эмэгтэй аваад таны утсыг дэлгүүрээс салсан юм аа. Дэлгүүрийн худалдагч зарчих юм шиг санагдаад. Тэгэхэд чихээг за тэгвэл би цайны цагаар очиж авъя гэд цаг барьчлаа тохироод уцаа салуу. Чихээг Южиний гуцыг нь олсныг мэдээгүй байгаа лээ. Ингээд тухайн өдөр чихээгийн найз болох Жонхуу ажил дээрээ маш том алдаа гаргасан байв. Учир нь юу вэ гэвэл тэдний салбараар байнгын үйлчлүүлдэг томоохон зээлдүүлэгчийн зээлийн өслийг нь явуулаагүй байж таарав. Бүр 7-нд орно зээл хүссэн материалыг нь дадлагжигч ажил нь цаас өрчигч машин руу яг хийж байх нь тэрэ. Ингээд бүгд олон хэсэг болсон цаасыг эвлүүлж байгаа нь. Чихээг харин захирлаасаа түр гарчгаад ирэх гэсэн зөвшөөрөл өсөж уцаа авахар яв. Тэгээд яг Южинтэй таарах байхтай гэж бодож байтал одоохондоо болоог юм шиг зүрлдэж явчихдаг. Южин чихээгийн утсыг кофе шопын зөвчдүүлдэг гэж авчихдаг. Учир нь Южин чухал ажилтаа гэж яараж авсан байв. За ингээд Жонхуугийн гаргасан алдаанаас болж ажил дээр нь бөөн юм болж байна. Хамгийн чухал зээлдэгчийнхаа зээлийн хүсэлтийг нь гаргаж өгч чадаагүйгээс нөгөөх нь хамтарч ажиллахаа болно. Ямар найдваргүй юм бэ гэж нэлийн уурсан. Энэ удаад Жонхуугийн сэтгэлийг зассан сун. Өмнөх амьдралд бол Жонхуу чихээгийн сэтгэлийг л үргэлж засдаг байсан. Гинтгэн чихээгийн толгойд хадам аав нь нөлөө бүхийг гарчтэй гэсэн бодол толгойд нь орно. Тэгээд аав дээрээ очтол яг нөгөө хамтран ажиллахаа боллоо гэд асуудал үүсгэж байсан зээлдэгч байх нь тэрэ. Ингээд үзэгдэл солигдож маргааш болж чихээг ажил дээр ирэхэд бөөн баяр чихээгийг гавьяа байгуулчихсан Баатар Итали хүлээж авна алга ташаал. Гэхдээ л нэрээ гавьяа байгуулсан юм. Нөгөө уурлаж загнаад байсан зээлдэгч буцаад хамтран ажиллахаар болсон. Мөн захирлын хүргэн танаад ажлыг мэдсэнгүй дараа тухтаа танилцсана гэж хэлсэн байгаамаа. Бусад ажилчид нь ч бас жөхөөгч сайн айлд хүргэн оржээ гэл битүүхэн бишрэн гэхүү атаархан гэхүү нэг тиймэрхүү. Ингээд ажилчид хуралдаж шин хүн нэмж авмаар байна. Хүчтэр гаргасан алдаа бол хүн хүч муутай болохоор л тийм зүйл болсон штэ гэл захиралдаа хүн ажилд авахыг санал болгоно. Ажил тарч жөхөөг гэртээ иртэл эхнэр нь бөөн хувц хунар авчихсан нэлээд мөнгө хүрсэн бололтой байж байв. Жөхөөгч яагаад ийм их юм авсан юм гэхэд манай найз морин илийн тэмцээнд ороод төрүүлсэн байна. Тэгээд сэтгэл санаа тавгуутай сэтгэлээ сэргээсэн юм гэл. Нөгөөх нь жоохон хурган атаарах. Тэгснэ жөхөөгийг хөргөч рүү авсан юмаа хийчихээрээ гэд өрөөрөг орчихдаг. Тэрээр хөргөчөө онгоолгоод нэлийн их муудсан бэлэн хүнснүүд байв. Хиван танда энэ хөргөчөнд байгаа хүнс хөгцрөөд муудчихж гэхэд ямар заваа юм бэ? Хайрт минь гаргаад тайчгаал гин. Гаргаж хайж байхдаа бас Южиний халт бодоод амжнаа. Тэгснэ гинт тиймдээ сул талгүй хүн гэж юу яах вэ? Хатуу хөтөг үзээгөө болохоор л ингэж ажиллаж байгаа гэл дотроо Хиваныг өмөрөөстөө. Орох гэж явж байхад нээж нь залганаа. Жөхөөгч сайн уу? Байна уу ээжээ? Гэхдээ ээж нь овоо миний дүүг таньж байх шүү. Хүсэн амьдыг чинь мэдэх гэж залгаж байна гэж гомдсон гэхүү хатуургасан гэхүү нэг тиймэрхүү аястай хэлнэ. Тэгсэн жөхөг би сайн байгаа. Та сайн уу? Аав архиа уусаар л байна уу гэх нь. Тэгэхэд ээж нь аав чинь тэгжил амьдрал нь утга учиртай болдгийн байлгүй дээ гэж санаа алдна. Ээж нь жөхөг тандан чи хизээ ирэх юм бэ? Чиний царайг бараг мартах нь байна. Цагаан сараар хүртэл ирэхгүй шүү гэхэд жөхөг юу ч хэлж чадахгүй хий тэмээл уучлаарай ээжээ. Ойрын хугацаанд очноо л гэнэ. Тэгэхэд ээж нь ойрд миний сэтгэл санаа тавгүй байна. Хүүгээ булаалгачихсан юм шиг санагдаад байна. За баяртай гэж уцаа тасалчихдаг. Тэгээд жөхөг гэртээ орохгүй дүү дээрээ очихоор болно. Дүү нь өөрийнх нь багын найз саншигтай суугаад бүр хүүхэдтэй болчихсон байвал яах вэ? Жөхөөгч дүүгээсээ ээж орд зүгээр үү? Түрүүн ярьсан жоохон сэтгэл санаа тавгүй байх шиг санагдсан гэхэд дүү аргагүй штэ шулуух хэлгээ дахаа танаа хадмад баянлаг айл гэдгийг мэдэж байгаа ч гэсэн манайхыг арай л дорд үзээд байгаа юм шиг санагддаг. Цагаан сараар ч ирдэггүй жилдээ ганц 2 хон л ирдэг. Бэр ихч хүртэл ээж рүү залгаад минь дуцыг нь ч мэддэг асуучдгүй юм шиг байна лээ гэхэд жөхөг ярен сэдвийг нөөчлөө. За тэгээд саншиг та ирэхэр байна. Аз жаргалтай байна уу гэхэд аз жаргалтай байгаа саншиг бол сайн нөхөр
бас сайн үнэхээр ядарч унтаж байхад үр хөхөд уйлаад байхад хөдөлгөөс дургүй хүрдэг юм. Гэхдээ иймэрхүү үед аншиг босч хүүхдүүдэд авдаг. Бараг 100-ны 70% авдаг гэд боддоо. Тэгэхээр би өөртөө жоохон гэмшдэг. За дараа нь босъё. Нөхрөө бүр илүү хайрлая. Бүр илүү халамжлая гэж боддог. Саншиг бол намайг сайн хүн болгодог хүн гэж хэлэх хооронд ах нь өмнөх амьдралдаа хүүхэд уйлж байхад босч байгаагүй дандаа ихнэр нь босдог байснаа санагалцдаг. Ингээд өглөө болж жүхэг ажилдаа явах гэж байхдаа ихнэртээ энэ 7 хоногийн амралтаар Тэжон руу явбал ямар вэ? Ээж бит хоёртой уулзмаар байгаа юм шиг байсан гэхэд Хиван "Гүй яах вэ? Болох юм. Гэтэ Тэжоны гэр тухгүй жижигхэн ядж байхад ганцхан нойлтой. Тэгээд чи энэ амралтаар манайд хоол идэн гэж яриа үздэй гэхэд жөхөрч хэлж чадалгүй. За орой ярилцъя гэж яваад өгнө. Ажил дээрээ ирээ жонхуу найзтайгаа жаалжуул амьдралаа ярина. Гэтэ энэ жонхуу энэ амьдралд ганц бие залуу байдаг. Ингээд ажил руугаа явхад ажлынхан шинэ ажилтнтайгаа танилцах гэж зогсож байдаг. Энэ шинэ хүн хин гэж Южин. Бараг карма марман юм шүү. Жөхөөгч хараад гинт балмагдаад гартаа байсан хийм буугаар талаар нэг буудчихдаг. Бөөн утаа унаар болоод хүмүүс хахад цацаад бөөн юм болно. Тэгтэл жөхөөг өөр өрөөнд орчихсон айгаадж байгаа юм шиг сандраадж байгаа юм шиг салганчсан суудаг. Тэгснээ өөрөө өөртөө ийм байх ёсгүй, үгүй ийм байж болохгүй гэл солиотоо юм шиг ярьсаар сун. Гэтэл яа харахгүй танилцахаар буцаад ажил руугаа орноо. Гэтэл манай сэргэлийн Южин өөрийгөө танилцуулна. Би хоолой цагтаа идчихвэл уурлаж бухимдах нь гайгүй. Бас намайг араар муулахгүй бол сайн байна гэл төс тас шууд өөрийгөө илэрхийлээд авна. Тэр занд нь ч хүмүүс нэг дургүй байсангүй. Зэгдэл солигдож Хиван сургууль дээр хичээл зааж байх нь. Тэрээр усан бором чөхөр барьчихсан явж байхад нэгэн царайлаг оюутан шүхрнийхэн доор дураараа орчихдог. Гэхдээ нэг тийм романтик мэдрэмж. Нэг харсан залуу уучлаарай өнөөдөр сургууль дээр би лекцтэй маа хувцаанд оргож болохгүй гэхэд Хиванч дургуутсангүй. Тэгснэ чи урлагийн сургуулийн оюутан юм уу гэхэд залуу үгүй би бизнесийн удирдлага гэж хэлхийн хажуугаар баярлаа гэж хамж явцгаана. Тэгсэн манай Хиванд таалагдсан уу яасан хормын бүгжөө нууцаар суглаад авах нь тэр. Залууч салахтаа дахин баярлаа дараа тарахтаа хоолнд өрнө. Гэхдээ оюутны хоолны газар гисээр яваад өгнө. Хиван чинэмсэглэл тодруулан араас нь хараа хоцордог. За ингээд Южин ээжигээ хайж байх нь тэрээ. Ээжийг харддаг байсагч 0 орох оронд ээж нь халга болчихсон юм байх. Яаран сандран гүсээр хайж байтал азар нэг юм өсчний газар сууж байх нь. Ерөнхийдөө ээж нь өмнөх амьдрал дээр ухаан санаа нь орж гараад байгаа гэсэн байсан бол харин энэ амьдрал дээр ээж нь ерөн жоохон хүүхчиг болчихсон. Бас гэрээсээ гарвал гэрээч болохгүй тийм өвчтөй болчихсон байдаг. Жөхөө гэртээ ирчихсэн баан төвтөж байгаа нь. Тэрээр яагаад ийм том ертөнцид очиж Южин манад ажилд ордог байна. Ер нь ажилласаа гардаг ч юм билүү. Южин ер нь яаж яваад банкнд ажилд орчихсон юм бол тэр гэл элдвээ юм бодоостой. Тэрвээ та нар санаж байл Южин өмнөх амьдралдаа гоо сахны массажист байсан бэлээ. Нөгөө өрөөнд технэр Хиван нь өдрийн таарсан залууга бодон жоох юм байж бас нүдтэй юм гэж гэл жуумаг настай. Харин нөгөө талд Южин ээжтэйгээ хоёулаа сүүжүүн суун. Гэхдээ ээж нь сүүжин дургүй гэж сүүугаа ууж хоёулаа ярилцсанаа. Ингээд маргаашуулж Южиний ажлын эхний өдөр болохоор эрт ирсэн байлаа. Жөхөөг бас хийм бун угаараас болж ажилдаа хэд хоног эрт ирэх ёстой байлаа. Жөхөөг Южинийг хараад сандарч балагдсан хിവэрэл тэгээд манаас эхлэхгүй Южин жөхөөг рүү хийм буу тулган тоглож байснаа гинт гайхсан харцаар түн рүү харна. Жөхөөгч тэр бич тэр бараг энэ Южин чинь таньчихад байгаа юм биш үү гэсэн бодолтой байтал харин та хэд хоногийн өмнө уцаа алга болгоогүй биз гэж асуув. Яах гэл жөхөөгч тэр бич тэр санаа амар. Кино руугаа хэд орж үзэх бас хэцүү шүү те. За ингээд жөхөөг тийм штэ тэгсэн олж өгсөн хүн чи байсан юм уу баярлаа гэж яриад дуслаа гэж бодтол Южин асуув. Ахлахаа таны утсан дээр байсан эмэгтэй хин бэ гэл ээрч мөр манай ихнэрээ л гин. Южин ч за та тэгвэл гэр бүлтэй байна гэл ярьж байтал ажилчид нь орж ирнэ. Ажиллаж эхэлж Южин ажлаа их л туршлагатай хийж байлаа. Жөхөөг харин Южиныг байнгын хараастай. Харах болгондоо л өнгөрсөн амьдралаа эргэн бодож гайхна. Учир нь Южин өмнө нь өсөө байнга боодог байнгын уртай нэгэн тийм хүн байсан ба одоо бол эсрэгээр өс төсөндөө анхаарсан их л хилдэг зантаа бүсгүй болсон болохоор жөхөө гайхах нь ч аргагүй. Ингээд үйлчлэгээний ажиллаж дууссан ч тэд орой болтол ажиллах ёстой байлаа. Тэгээд захирал нь та нарыг орой болтол ажиллах ёстой болохоор копигоор дайлъя гэхэд ажилчид нь бөөн баяр иймч копи авъя, тиймч латте авъя, иймч американо авъя гэж захиалга өгч байхад Южин байхгүй байж таарна. Тэгээд захиалга авч байсан эмэгтэй ажилтан Южин байхгүй байна зүгээр л мөстэй американо авчихдаг юм билүү гэхэд жөхөөг цаанаас нь Южин кофе уудаг юм аа зүгээр л гүзээлзэгний сэсэрмэг авчихад болно гэж хэлчихдэг.
Тэгснээ бантад салган жинтэр муухай хазаарны. За ингээд кофений захиалагч ирв. Южин чи кофе уудаггүй юм уу гэж асуухад тийм ээ яаж мэдсэн юм гэхэд чөхөөг ахлах хэлсэн юм л гин. Чөхөөгч банталтаасаа гарах гэд чамааг өтөрчөнгөө кофе уугаагүй анзаарсан юм аа. Ер нь тэгээд гүзээлцэн дурггүй юм гэж ховор штэ гэхэд овоо хөрх өөрийгөө цэвэрхэн аваад гарчихна. Ингээд Южин ажлаа тараад дугуйгаа оноод харих замдаа хүм өргөд унчихдаг. Тэгээд харсан чинь чөхөөгийн дүү байдаг байгаа. Гэтэ энэ хоёр нэг нэгний мэдэхгүй л дээ өмнөх амьдралдаа бэр ихч хадам дүү байснаа. Тэгээд Южин чөхөөгийн дүүгийн гарт шархны лент нааж өгөөд чухмал танилцаад авчээ. Чөхөөгийн дүүч нөхөр бит хоёр энүүхийн дойрхон уушин газар ажиллаулт юм аа. Орж байгаараа гэж хэлдэг. Гэтэ Южин зарим шөнө өнгөрсөн амьдралынхаа зүйлсийг зүүдэлдэг гэд боддоо. Гэтэл нэг тийм ямар утгатай зүйл юм болоо гэж сэрээд боддог. Ингээд дахиад нэг ажлын өдөр. Энэ өдөр банкны салбарын вебсайт дээр бөөн гомдол ирчихсэн байв. Тэгээд шалгаад тартал Южиний үйлчлүүлэгчийн гомдол байв. Салбарын захирлж гомдол гаргасан хүнийг дуудаж уучлахгүй жилдгүй юм өгнө гэхэд Южинийг дуудаж 90 гаруй бүхэж надаас 3 удаа хөжлөхгүй тэгвэл гомдлоо устгана гэв. Южин ч нэг дургуулгасангүй уучлахгүй чигдэг байгаа. Баг хажуугаар нас Южинийг өөр салбар руу шилжүүлэхийн тулд байн гуурлаж загнаж муухай ашлна. Бусад ажилтнууд нь ч бас гайхна. Харин жонхоо Южинийг яг ийм байдалд хэцүү байгаа байхтаа гэж сэтгэлийг нь тайтгаруулах гэтэл өө манай хүн өдөр олигтой мэдэж чадаагүй гэсэн сэндвич идчихсэн инээч гсэн сууж идэг байгаа. Тэгэл жонхоо Южинд баг зэрэг сэтгэл татагдаж эхэлдэг. За ингээд чөхөөг харих гэж байхад аав ээж хоёр нь хормонд өргөдөд сөүл төрчихсэн байна гэж залгана. Тэгээд тэр гурав нэг кофе шоп сууж байгаа нь. Чөхөөг манад очиод хонн үстэй гэхэд ээж нь цаанаа нэг имээсэн шинжтэй зүгээрээ хүүгээл хальт харах гээд дуудсан юм гэхэд аав нь бол гүндүүг нэг Монгол биш Солонгосоо байла. Яагаад очихгүй гэж бэрийнхээ гарын олыг идийг. Тэгээд хүүгэндээ ирээд байж битл хивэн хүрээдэрв. Цаанаа нэг дургу өнгө аяста. Сайн уу аав ээжэл гэн. Ээж нь би хоол хийх гэсэн хоолны материал байсангүй. Хоолны материалаа бүгдийг нь их дэлгүүрээс авдаг юм уу? Танахтай ойрхон хүнсний дэлгүүр байхад яах гэж тийм үнэтэй газраас авдаг юм энтэр гэл хивэнч дугуй байсангүй. Чанарын хувьд өөр байдаг юм аа л гэн. Ээж нь дахиад л тэгээд бас танаа гэрт 7 хоногт 2 удаа үрийн үйлчлэгч ирж гэрийг чинь цэвэрлэдэг гэсэн. Тэгэж яадаг юм хоёулахнаа амьдэрдэг байж хайр мөнгө гэхэд хивэн тэрэнд нь санаа зовлтгийн мөнгийг бид өгдөггүй ээж хүчтгийн гэл инээхэд нөгөө гурав гайхсан байдалтай гарцгаана. Тэгээд хивэн гинт бантаад за хоол захиалаад идэе. Хоол захиалчихъя. Дээд зэрэглэлийн зочид буудал захиалаад өгье гэл. Тэгээд өрөөрөөгөө хувцаас л орчихдог. Хивэн өрөөндөө орж уцаар явж буудал захиалж байтал чөхөөг араас нь орсноо. Чи юу хийгээд байгаа юм бэ? Юун буудал захиалах гэхэд чи өөрөө юу хийгээд байгаа? Уцаар ярьж байхад булааж аваад яасан бүдүүлэх юм лээ. Чөхөөгч бүдүүлэг зан гаргаад байгаа нь чийл байна. Хадмууд чинь ирчгээд байхад гэхэд хивэн тийм ээ хамт байхад эвгүй байдаг хүмүүс тэгээд бас надад ч мэдэгдэхгүй ирсэн гэхэд нь чөхөөг би дагуулж ирсэн юм гэх үед хивэн тэгвэл миний байр суурь яах юм? Би оройн хоолоо яаж зохицуулахаач мэдэхгүй байна. Тэгээд бас аав ээж хоёр өглөө 6 цагт босч цайгаа уудаг. Би юу хийж өгөхөөч мэдэхгүй байна. Гэрийн үйлчлэгч байхгүй байна гэснээ. Тэгээд бас би гадны өнгөртөө хонулмааргүй байна гэд хэлчихдэг. Яг ингээд хэрэлдэж байтал ээж аав хоёр нь явж байгаа нь сонсогдов. Чөхөөгч араас нь гараад та хоёр хайчхан уу хонох газар байхгүй үсттэй гэхэд аав нь яахаараа байхгүй гэж биенийх байна. Бид хоёр танаад ирэхгүй байж уучлаарай. Ер нь бид хизээ бэрийнхээ хүндэтгэлийг хүлээдэг байлаа та. Чи ганцаараа л сайхан амьдр гэд илт гомрохсон бас ууралсан өнгөсөр хилээж авчихдаг. Үзэгдэл солигдлоо. Чөхөөгийн ажлынхан шинэ ажилтнаа хүлээж авна гэд хоолнд орж байгаа нь. Южин хаач өөрийгөө ойлгуулад бас хөөрхөн хошин шогийн мэдрэмжээр хүмүүсийг их татдаг. Тэгсэн Южинийг жонхуутай ажлынхан холбож эхлэв. Угаасаа энэ хоёр яриа хөөр их нийлдэг байлаа. Тэгсэн чөхөөг хажуугаар нь жоохон хардмаар айдаад байгаа юм шиг сонин хараастай. Южинийг ажлынхантайгаа инээж байхад чөхөөг өнгөрснөө бодно. Би мартчихсан байж үнэндээ Южин үргэлж инээж явдаг байсан гэл гонхтайч гэхүү харамссан ч юм уу нэг тийм мэдрэмжээр боддог. За ингээд ууж идэх шоу цэнгэнч дуусаж чөхөө гэртээ харихгүйгээр өнгөрсөн энэ дурсамжуудаа сануулсан. Южиний амьдардаг гэрийн ойролцоо алхаж байх нь тэрэ. Гэтэл Южин гинт гэрээсээ гараад тэрхэн тэр. Тэгснээ ахлаа та энд юу хийж байгаа юм бэ гэхэд чөхөөг сандарсандаа энд манай нэг найз их байт юм аа. Танаахаас энд байдаг юм уу? Ямар сонир тохиолдол вэ гэл. За би явлаа гэж яг явах гэтэл Южин их л чухал царай гаргаснаа. Ахлаа ингэж асуувал танд эвгүй санагдаж магадгүй л дээ. Намайг өмнө мэддэг байсан юм биш вэз гэж асуухтаа зэрэгцсэн Южиний ээж нь гарч ирснэ. Юу гисэн гэж чааг хүргэн ингээд инээсээр 4-р анги маань дуустгаа.
Чөхөөг мэд гайхан юу ч хэлж чадалгүй дотроо хатан мэжээ намайг яаж таниад байна гэж бодно. Харин энэ үед Южин гинт санаа зовн ээжээ болилдоо юу хөргөн бэ гэхэд ээж нь дугуй бай чамайг ийм болохоор л манаа хөргөн ирэхгүй удаад байгаа штэ гэл. За хурдан доцгочоо орцгоё гэдгийг гэртээ дагуулад орчихно. Чөхөөгч гэрт нь орсноо хамаг эмээг нь тойруулж харан жаахан муутсан ч гэсэн яг хэвээрээ байна гэж удаад амжина. Гэтэл ээж нь би чамайг ойр тех зүүдлээд байсан юм. Тэгээд чиний дуртай гिचийг ахиухан дараа тавьчихсан. Би зөв юм хийсэн мэн үхэргэн л юм. Хажууд нь Южин үнэхээр санаа зовсон шинжтэй. Үнэхээр уучлаарай ахлаа. Манай ээж өвдчихсэн юм аа. Альцгеймерийн өвчтөй ухаан санаа норж ороод зүнчгсэн. Өнөөдөр намайг гэрэлсэн гэж бодсон бол тэ. Уг нь ийм үйлдэл гаргадаг юм л та. Та хараагүй байгаа тэрнгээс явчихаа гэл гэрээсээ гарахт ээж нь араас нь хүргэн гачир аваад яваа гэд гарт нь хатуулчих. Ингээд чөхөөг гэртээ арих гэж явж байх замд ээж яагаад тийм муухай өвчин тусчихсан юм болоо хизэнээс юм бол гэл элдвийг бодон ирэх зүйл. Гэртээ иртэл яван чи яагаад утсаа авдаггүй юм бэ залгаад байхад гээл уурлана. Хажуугаар нь өчтөр чөхөөгийн ээж аав хоёроос болж жоох мархсныг хичлэхүү. Чөхөөг харин уцаа сонссонгүй уучлаарай энтер гээл аргадаастай. Тэгтэл хяван за дахиж битгий өчтөрийн шиг тийм муухай зан гаргаарай. Тэгвэл би чамаас салчган шуулгана. Чөхөөгч заа гээл толгой төхөн үнснэ. Тэгсэн хяван чөхөөгийн гарт байсан хачрыг харснаа. Наад чи юу вэ? Ямар муухай өнөртэй юм бэ гэхэд чөхөөг манай ажлын газрын ойролцоо байдаг цайны газрын хүн өгсөн юм аа гэхэд битгий хүнээс иймэрхүү юм авч байл да. Ахвар бол ихтлгүүрээс авчиж байл да. Харин нөгөө талд Южин ээжтэйгээ унтахаар хөвтөх гэтэл ээж нь чи хараа чамайг хүргэн хүлээж байгаа гэж унана. Южин ч та юу яриад байгаа юм бэ? Тэр чинь манай ажлын газрын ахлах гэж хэлээд байхад гэхэд ээж нь үгүй ээ тэр чинь манай чаа хүргэн гэхэд өө за бас овон чаа болохоор чаа хүргэн гэд байгаа мó. Таач бас ёстой сайн худлаа ярьдаг болжээ гэж Южин инээсээр унтцгаана. Ингээд ажлын нэг өдөр эхэлж ажил дээр нь ажлын байрны гинтийн дээрэмчдээс урьдчилан сэргийлэх үед авах арга хэмжээний практик тадлага явж байх нь нэ. Үзэгдэл солигдож хэмээн фитнес дээрээ байгаа нь. Тэгсэн нөгөө шөхрөн доогоор нь дураараа ордог залуу байж байгаа нь тэр. Хэмээнч гайхаж тэгсэн нөгөө залуу ирснээр сайн уу багшаа гэж мэгэл худлаа тань ухаарнаа нөгөөч нь. Тэгээд нэлээд дасгал хийж байсныг гинт хоёлоо хоолнд орё гэж авдгийн. Хямаач хариуд нь би яхаараа чамтай хоолнд орох ёстой гэхэд би дээр танд дахиж тааруул хоол авч өгнө гэж хэлж байсан баха. Явцгаая гэл хамт явцгаадаг. Нөгөө залуу миний машинаар явцгаая гэл айгүй л шар машин алсын дайнаас онгойлгоно. Машины марк энэ сайн мэдгүй болохоор зүгээр өнгийн бол ялганаа уучлаарай. За тэгсэн хямаа эн чинь чиний машин юм уу гэл гайхсан янзтай. Тэгсэн үгүй манай аавын машин удахгүй миний нэр дээр шилжүүлнэ гэсэн гэж байна. Хямаа яг суух гэснээ гинт. Гэтэ чи энэ машиндаа зөвхөн найз зөвхнөө суулгах хэрэгтэй юм шүү. Би хоёрын хооронд юмнаас болж буруу ойлголт төрүүлмээргүй байна гэхэд залуу би найз зөвхнөөсөө салчихсан хитрхи хинээтэй юм билээ гэсэн чинь хямаа гинт нүүрэндний нэмсгэл тодорсноо. Чиний насан дээр тэгдгэл юм. Тэрийгэ хайр гэж андуурдаг гэж мэгэл. За ингээд ажил тарах болж жонхуу Южин хана өнөөдөр завтаа бол би чамайг хоолнд даа гэж Южин би өнөөдөр завгүй. Гэхдээ дараа нь би таныг заавал даана маргаашруулъя гэж яваад. Чөхөөгч бас яваад өгнө. Тэгсэн манай нөгөө мэдрэмжгүйгээр алдартай дадлагжигч ажилтан жонхууд ирснэ. Хамт тооллох хүн олдохгүй байгаа бол би хамт явах юм уу? Би өнөөдөр болцоогүй гэж жонхоо. Би одоо хамт тооллох хань хайгаад байгаа юм шиг харагдаад байна уу чамд гэхэд нөгөө мэдрэмжгүй дадлагжигч нь. Тэгээд юу ийгээд байгаа юм бэ гэхэд жонхоо хариуд нь найрах гээл байгаа байхгүй юу даа л гин. Чөхөөгч машинтайгаа харих гэж явахдаа Южинийг дугуйтайгаа явж байхыг харчихдаг. Тэгснээ өглөө сургалттай байсан юм байж ядардгүй бахта зүгээр такси бариад явахгүй сүлтэй юм биш гэж санаа зов. Тэгснээ суулгаж явчихдаг юм билүү? Дими юм болов гэл ганцаараа машиндаа яриад явж байтал Южин дугуйнаасаа унж яхан тэрэ. Гэлс зогсоод Южин яасан ийсэн зүгээр үү гэл тэгэл яг уухантаас машинаараа хөргөж өгөн тэр. Харин нөгөө талд эхнэр нь царайлаг залуутай хоолнд орон гэртээ хөргөлж яхан нэ. Тэгснээ нөгөө залууд ч мөнгө өгч байна шүү. Маа энэ хоолны мөнгө гэхэд зүгээрээ авахгүй гэх юм. Аваа тэгвэл өдөр дасгал зааж өгсөний мөнгө гэхэд тэгвэл би танд үргэлж дасгал зааж өгье. Та харин надад хоол авч бай гэдэг байгаа. Тэгснээ утсыг нь авснаа. Дугаарыг нь хадгалаад авчихнаа. Би таныг ичгэж дуудаж бай. Баяртай фитнес дээр уулзъя гэж яваад байна. Хён тэгсэн тогтолж мотлоод баярлж байдаг шүү. За ингээд чөхөөг хям хоёр гэртээ байж байгаа нэ. Чөхөөг хоолоо идэвэ болохоор бэлэн стейкний мах идэж байгаа бололтой. Ийм мах идмээргүй байна гэсэн хэрэлттэй дургуй нэг юм идэнэ. Хяман харин би ажлынхаа газрын хүнтэй хоол идчихсэн л гин. Тэгээд ярилцаж сууж байтал хяман руу нөгөө залуу мессеж өчтдөг байгаа. Гинт сандарч твтэл за би гараа угаалаа гэж яваад өгнө.
Чөхөөг харин энэ махыг яаж хайтаахыг идэвэ гэж бодоостой. Гэснээ гинт Южиний ээж өгсөн эсвэл хадам ээжийнхээ өгсөн гэхүү дарсан гिचиг гаргаж ирээд амтрахын идэж байгаа нэ. Тэгээ ингээд ажлын нэг өдөр эхэллээ. Сүүлийн үед банкн дээр дээрэм тануул их гарч байгаа гэсэн мэдээ цацагдаж мөн тэр дээрэмчин каскта малгата буутаа яваа гэж олон нийтийн сүлжээгээр гарч байжээ. Тэгсэн чинь яг салбар дээр нь каскта малгата хүн ороод ирдэг байгаа. Тэгсэн чөхөөг тэрийг дээрэмчин байна гэж өсөрч очиж төлөөж нугаад буу юм болно. Гэтэл биш байдаг байгаа. Чөхөөг дээрэмчин гэж андуурсан залуугасаа уучлалт гуйгаал энэрнгүү сэтгэлээр өршөөгөөрөө гэл гимшиж байх хооронд жинхэнэ дээрэмчин ороод ирчихсэн. Южийн үйлчлэгээ үзүүлж байх нь тэр. Тэрээр нэгэн эмэгтэйг сүрдүүлж хадгаламжийг нь цоцлуулж байгааг Южийн анзаарч хамжив. Южийн каскта бас буутаа гэж байсныг гинт санаж л дээ. Бүх шинж тэмдгийг таарч байханд тэгснээ Южийн хин нэгний харцаараа хайхан тэр азар чөхөө гарч ирж нүдээ цавчаад хамраа авахад байхыг гайхснаа гинт санаа. Өмнө нь хэрвээ дээрэмч орж ирвэл нүдээ ханих эсвэл хамраа авах нууц зүгтэй болох хэрэгтэй гэж ярьж байсныг нь тэгээд нууц үгийг ойлгосон чөхөөг толгой дохиод яваад өгнө. Энэ хооронд Южийн цаг очих гэж мөнгөө дахин тоолол ихчээс гадаа халуун байна уу ямар байна энэ танаа хүүхдүү гэл элдв юм асуугаастай. Тэгсэн нөгөө дээрэмч за яасан олон юм ярьтیں۔ Ажиллаа хийж гэл мөнгийг нь дулаагаад авчихдаг. Яг энэ үед чөхөө хийм буугаар дээрэмчний нүрэлэ будчихдаг. Ингээд манай хоёр цагдаагийн газар мэдүүлэх өгөөд зурагтаар хүртэл гарсан байваа. Захирланч тэр хоёрыг мэдүүлгээ өгөө шууд хараарай гэхэд нөгөө хоёр бөөн баяр хоёулаа хоолнд орё гэж Южийн өөрийнхөө орох дуртай тунхаасны газар ороод ирдэг. Чөхөөт бол тэр хоолны газар Южиний идэж байгаа ярьж байгаа нь хуучин үеийг нь санагдуулж байв. Хооллож ярих гэтэл гадаа бороо орж байх нь тэрэ. Хажууд байсан эвдэрхээс хойш шүхэр болгон яг л дурлал тосуу тайтаа жаргалтай хар гүүхэн тэр. Тэгээд манай хоёр машиндаа сууж байтал ээжийг нь хардаг гэрч салганаа. Очтол ээж нь таксинд суучихсан. Би нөхөр дээрээ очноо. Та ямар сонин ихч вэ гэл байж байдаг байгаа. Южинч гайхаад ээжээ юу игээд байгаа юм бэ? Нанаасаа буултаа гэхэд ээж нь гинт чөхөөгийг харснаа. Чаа хүргийн орой гэсээр гэрт орчихдаг. Тэгээд манай гурав ширээ тойрон хооллож байгаа нь. Чөхөөг харин харих замда дахиад бид яагаад ийм байдалд хүрчихсэн юм бол гэр бүл болоод жаргаж цавж хамтдаа амьдрна гэж хин хиндээ амлцгаад тэр амлалтаа мартчихсан хүн би юм болов эсвэл чи юм болов магадгүй хоёулаа ч хийж мэднэ гэл жоохон ухаарсан бас харамссан хүн аястай байх нь тэр. Маргааш болж ажилдаач бүгд цугласан байлаа. Жонхон угаасаа Южинийг дээрээ сууж сонирхоод байсныг та хэд санаж байгаа. Өнөөдөр тгсэн Южинээс ямар хоолнд дуртай вэ? Ямар өнгөнд дуртай, ямар уух зүйлэнд дуртай гэл ямар хувцлалттай залуу дуртай вэ гэл нэлээм асууж мэдэж байгаа. Ингээд орой бүртгэлийн тасагт илүү цаг ажиллах хүн хэрэгтэй гэхэд би ийм ажилтай тийшээж цаг авчихсан ингээд ч явна гэл ажиллаж өгөх хүн байдаггүй шүү. Тэгэхээр нь Южин за би ганцаараа ажиллах яа л гэв. Чөхөөгч харих гэж явах замда яах гэж илүү цаг ажиллая гэж хэлдэг байна. Өсөж байгаа хтаа гэл идэх юм аваад очдог байгаа. Тэгсэн юу харсан гэж жонхуу аль хэдийн ирчихсэн. Тэд инээлтэн ярилцаж байхад тэгснээр жонхуу Южин танда миний хувцлалж ямар байна? Би чам таалагдах гэж хичээсэн юм гэхэд Южин юу гэл гайхаж байтал би чамайг сонирхдаг. Надтай нэг уулзаад үзэх бодол байна уу гэхэд Южин гинт инээснэ. Гинт хэллээ шүү. Ёстой ингэж хэлнэ гэж ботсонгүй гэх. Жонхуу тэгсэн за тэгээд юу гэж бодож байна гэхэд би одоо хариулах ёстой юу? Би таныг сайн танихгүй штэ. Та цоврал алуурчин ч байж магадгүй штэ гэж үзэгдэл солигдож гурван найз уулзж байх нэ. Сан шиг тэгсэн жонхог найз бүсгүйтэй болсон сайн хэрэг хөөрхөн юм уу гэж асуухад жонхоо мэдээж царайлаг гэж жөхөг би жонхоогүй ерхийг эсэргүүцэж байна. ертөнцөөр дөрөн хөөрхөн хүүхнүүд байгаа. Би чамайг эхнэрийнхээ найзтай танилцуулъя гээл. Нөгөө талд харин Южин чөхөөгийн дүү хоёр уулзж байв. Ойр зүрийн юм яриастай их л сайн найзууд болж байгаа нь бололтой. Ажлын өдөр эхэллээ. Южин ажлаасаа хоцорчихв. Гэтэ жонхоо Южин руу мессеж өчөж ширээн дээр чинь ажлын юмнуудыг чинь бэлдээд тавьчихсан. Чи орж ирэхдээ хогийн савны хажууд сүнхээ тавиад кофений аяг аваад ороод ирээрэй л гэв. Ингээд жонхоогийн ачаар дарагдаа мэдгэцсэнгүй. Чөхөөг муухай араастай. За ингээд салбарын захирал ирлээ. Өнөөдөр нэлээд ширүүн байна шүү. Гадаа самрыг яагаад харагдахгүй газар тавьсан юм? Дадлагжигч ажилтныг харсан. Чи аймс өмссөн юм уу? Яагаад чагаагаа гаргачихсан байгаа юм? Загварын шавнд орох гэж байгаа юм уу? Хаашаа юм гэхэд аймс өмссөн штэ. Ер нь дандаа л өмсдөг штэ гэхэд битгий урдаас үгсрүүд бай. Би чиний дарагч нь гэснээ хідэн тэлэр хүүхнүүдийг та нар наа дуртахад цэвэрлэлдээ ямар замбраагүй суудаг юм гээл үнэхээр ашигтай өглөж гарав. Ажилчид нь бүр гайхаас захирал яаж хавь янз янзын таамаг төвшүүл. Ингээд ажил эхэлж Южин жонхоо хоёр их л сүрхий инээлтэл юм яриал. Тэсэн жонхоо харснаа дундуур нь орж өнтер.
Энэ одоо өөрийнх нь болоод хамт байхаар үргэж цухтаад хүнийх болоод тол явъя гэхээр хардаж уурлаж яг яа ингэж байгаа юм бэ те. За ингээд манай хоёр хамт өдрийн хоолнд орох гэтэл шаврын алт царайлаад гүүгээд ирдیں۔ Жонхууч чи өрн яг яа гэдэг Южинтэй өөрхийг эсэргүүцээж яагаад ингэж байгаа юм гэхэд тодорхой нэг шалтгаан надад тэлээдэх гэсэн чинь ажлын газрын хүнтэйгөө ирэх гээд байгаа юм уу? Би өөрөө хариуцнаа өөр гэсэн чинь өөр ямар асуудал байгаас тэр чи их хэдтийн байлээ болцсоож явахад их зардал гарах байхтай гэж жонхуу уурлаад чи надаар тоглоод байгаа юм уу? Өөр юу юм гэхээр жөхөөг энэ өмнө миний ихнэр байсан гэдэлчдэг байгаа. Жонхууч тэрийг нь яаж ойлгох вэ? Хамж ямар ч эсэргүүцэх шалтгаан байхгүй байгаа эцтэй л юм. Харин тэдний ажил дээр захирал нь өөсөө хайж ажилчдаа уурсан хിവэрэл. Тэгээд салбарын дарга нь манай захирал яг биднэрт гомдчихсан найдвартай яг биднэрт гомдсон гэхэнд тэр тэгсэн эмэгтэй дарга нь залуу ажилчдаас та хэд өмнөх 7 хоногт авсан салбарын захирлын дүгнэлтийг сайн бичсэн бидтэй эсэргүүцсэн ямар нэг юм бичээгүй үсттэй гэхэд хоёр эмэгтэй ажилтан сайн бичсэн эсэргүүцсэн юу гэж бичгүүдээ эргүүлчихсэн биш л юм. Өө харин манай нөгөө мэдрэмжгүй дадлагч ажилтан би таалагдахгүй юмаа биччихсэн штэ. Байнга арх уудаг болохоор илүү цагаар ажиллаж байгаа юм шиг санагддаг гэд биччихсэн гэж авдгийн. Нөгөө хүн чи галзуурчихсан юм уу? Яаж тэгж бичиж болдгийм бэ гэдэл бүгд түүн рүү дайрна. Үзэгдэл солигдож human fitness дээрээ байханд тасгалаа хийгээд байна уу? Хүн хайгаад байна уу гэлтэй эргэн тойрноо харуулдастай. Гэтэл гинт нөгөө залуу гараад ирнэ. Та түрүү намайг хаалга руу ирэхийг харж байсан л гэхэд үгүй ерөөсөө тэгээгүй л гэд хин л тийм ээ би чамааг хүлээж гисэн гэхүүтэй. Та ингээд хивон тасгалаа тусаад явах гэтэл залуу араас нь гүйж ирснэ. Надад хоол аваад өгөөч гэн. Чи нэрээ инээдтэй юм уу? Хөөрдөө тарж үзээд байсан чинь миний хүн болчихсон гэж бодчихсон юм уу? Чи хитрхи сагсуураад байгаа юм биш үү гэхэд залуу тэгвэл би таны хүн болж болохгүй юм уу? Би танд сайн гэд хивон гайхаад тиймдээ чиний насны дээр хчмэл бүсгүйд татагдах нь энгийн үзэгдэл гэтээ болохгүй юм бол болохгүй. За юу гэх залуу мэдэж байна таны бүгжийг би харсан гэхэд хивэн жоохон бантангуута мэдэж байгаа бол болоо дими юмд цагаа өрөөд байлгүй явж өөрийнхөө үеийн охинтой уулз гэж явчихдаг. Тэгсэн юу болсон гэж нөгөө оюутанч биш зүгээр автомашины зогсоолын газар ажилладаг цагийн ажилтан байдаг байгаа. Бүр болоогүй унж байсан нөгөө шаргой машин даргынх нь машин нууцаар унж явдаг байсан юм байж. Бас болоогүй хиваныг баян айлын охин гэдгийг нь мэддэг бат тэрийг найзтайгаа ярихдаа том сувд олсон. Би энэ удаад яаж хийж байгаад өөр юм болох нь гэж байхын тэр. За харин нөгөө хэд маань ажил дээрээ захирлынхаа урыг гаргахын тулд жүжиг тоглоно. Яг захирал орж ирж байх үед нь албаар тааруулж мэдрэмжгүй дагалдан ажилтнаа дараа нь загнаж байх ба мэдрэмжгүй гэж чи арай хитрхэн юм аа. Яаж захирлын үнэлэх хуудсан дээр тийм юм бичиж чадаж байна гэл нөгөө эмэгтэй дарга нь хүртэл яагаад чи хүний сэтгэлийг ойлгодог юм захирал ямар архиух дуртаадаа тэгдэг гэж бодоо юу бид нарт л нэг хэдэн мах хөдөлчих юмсан гэсэндээ л тэгдэг юм бусад салбарын ажилчдыг яриаг сонсоход хүртэл манай захирал шиг юм сайн хүн байхгүй шүү гэл тэгэхэд дадлагжигч ажилтан хуучлаараа тэр үед яг миний толгой эргэчихсэн байсан бол той гэл үндэл бүгд сайн жүжиглэж чадсны ачаар захирлынхаа урыг гаргаж бас пиццач ахуулж идчихдэг. Амралтын 2 өдөр шинэ ажилтнаа ахлах ажилтнаа агуулж явж сургалтанд суух ёстой гэдэг ба энэ үед чинь хүү юужин хоёр явахаар болдог. Ингээд манай хоёр сургалтын дээрээ байгаа нэ. Харин чөхөөг энэ үед гэрийнхэнтэйгээ гольф тоглож хоолнд орж байлаа. Тэгэл сэтгэл нь нэг л докторгоо аргаа бараад найз сангшиг дээр ирж халуун ногоотой дахиад хийлгэж идсэн ч ер нь ингэж байхаар явъя гэж шийдсэн үү нөгөө хоёр дээр яваад очичихдаг. Жонхуу гайхаад чи энд юу хийж яваа юм гэхэд машин авах гэж ирсэн юм аа. Хадам аавын машин эвдэрчихсэн л юм. Жонхуу чөхөөгийн машиныг унаад ирсэн юм байхаа. Жонхуу тэгтэл наад өгөнд чи итгэнэ гэж бодоо юу яриад байгаа юм бэ? Яг сайхан ярилцаж байхад гэд жонхуу бөөн уур. Ингээд маргалсны эцэст манай гурав хоолнд орж байгаа юм. Тэснэ жонхуу Южинээс чи ямар төрлийн кино үзэх дуртай вэ гэхэд чөхөөг хажуу насныг мэддэг хүн битүүхэн дотроо бодно. Южин тодорхой романтик кино дуртай гээл. Тэгсэн яг үндэ Южин би инээдмийн кино үзэж инех дуртай л юм. Чөхөө гинт гайхаад өмнө нь романтик кино үздэг байсандаа хэмээн бодно. Харин жонхуу Южин танд тийм үү эмэгтэйчүүд хвчлэн романтик хайр дурлалын кино дуртай байдаг штэ гэхэд хүн болгон өөр би уянгын романтик кино бол уйлмар санагдсан мөртлөө шалтак олдохгүй байх үед үздэг гэхэд жонхуу уйлмар санагдвал тэгэл уйлчгаж болно штэ гэхэд яах вэ хин нэгэнд сул дороогоо үзүүлэхгүй гэсэн хий тэмэл бартамнал байхгүй юу гэдэг. Харин энэ үед жөхөөг нэг л сонирн болсноо угаалгын өр хоорж өнгөрсөн юм бодно. Өнгөрсөн үед Южин жөхөөг тандан өнөөдөр аавын тахилын өдөр бусад өдөр биш юмаа гэд өнөөдөр заавал эрт ирээрэй гэж байжээ.
Гэтэл Жүхэг ажлынхантайгаа хоолнд орсон гэд нэлээд оройтж ирж байж. Тухайн үед Жүжийн уянгийн кино үзээд асгартлаа уйлж байсан юмсан жээ. Яг ингэж бодож Жүхэг Жүжинийг харан чи тэр үед уйлмаар санагдаж байсан байх нэ. Бас тэр үед намайг тайлбарлуулаасаа гэж хүсэж байжээ. Чи тэр үед сэтгэлийнхээ мухарт ганцаардж байсан байх нэ гэж элдвийн бодож ажилдаа баригдаж гүйсээр байхад би өөрийгөө хамгийн их зовж байна гэж боддог байсан. Би өөрийгөө яая гэж байна. Тийм болохоор чи өөрийнхөө үргийг өөрөө биелүүл гэж мэдэж байсан ч мэдээгүй юм шиг дүрсгэж чамаас нүрээ бургуулсан. Чи аратан болчихсон юм биш. Харин би чамааг аратан болгочихсон юм байна. Уучлаарай Жүжин, үнэхээр уучлаарай гэл болгошчихсон толгойг нь илж байтал Жүжин сэрчихнэ. Жүхэг бантангуудаа өсөнд чи юм наалдчихсан байхаар нь авах гэж байсан юм аа. За явцгаая гэл босоож яваадаг. Ингээд ажлын өдөр эхэллээ. Бүгд л тус тусын ажиллаа хийсэн. Энгийн нэг өдөр Жүхэгийг ажил дээрээ байхад нь хяваан залгаснаа. Өнөөдөр эрт тархуу танаа ажил тарахаар хамт хоол идчихэд харилгэн. Жүхэгч зөвшөөрч цогёолъё. Ингээд орой Жүхэг илүү цагаар ажиллаж байтал Жүжин бас яваагүй байж таардаг. Тэгснэ гинт алхаа гэдэл Жүхэг рүү ноцтой гихтэн ойртоод надад нэг шалгах юм байна гэснэ. Гарыг нь толгой дээр тавин илүүлэх нь тэр. Өмнөх амьдрал Жүжин Жүхэгээр толгоогоо илүүлэх их дуртай байсан юм л да. Яг ингээд байж байтал хяваан орж ирснэ. Жүхэг хэмээн дууднаа. За ингээд 6 дугаар анги маань энэ хүрээд дуусч байна. Ингээд Жүхэг Жүжин хоёрыг харсан хяваан гайхан зогсож Жүхэг гэж дууддаг. Яг энэ үед Жүхэг бантаад энэ харин Жүжиний өснөр нь юм наалтчихсан байна гэл авч өгч байгаа дүрсгдэг. Тэснэ Жүжинийг чи явах гэж байсан биз дээ. Одоо явдаа гэж явуулчихдаг. Харин хяваан жоохон хардмаар харсан ч тэрийг нэг хил гаргадаггүй. Жүжин ажилласаа гараад зүрхэн түг гэл цохлов. Бодвол догтлоод байгаа бололтой. Харин замдаа Жүхэгийн дүүгийн уушин газар очиж сууж ууж байх нь нэ. Тэснэ Жүин за тэгээд юунаас бол сэтгэл санаа чинь хямарсан юм гэхэд Жүжин юу миний юу сэтгэл хямраагүй штэ гэх Жүин тэгсэн. Тэгээд яагаад тархиугаад байгаа юм зүгээр хэлээл. Жүжин харин за товчхон хэлэхэд журууд үерхэх санал аваад хам мөрөнд сэтгэл догтлсон гэхэд Жүин жонхуугаас үерхэх санал аваад харин өөр хүнээс бол сэтгэл чинь догтлоод байх нэ л гин. Жүжин тэгсэн яг зөв яаж тойруулчихсан гол агуулгыг нь ойлгочих юм аа сүрхий юм аа гэн. Сэтгэл чинь тогтолсон гэдэг чинь чиний хувьд маш чухал юм биш үү гэж Жүний асуухад хариуд нь Жүжин үгүй би хүнтэй өөрхийг хуудчихсан болохоор зүрх минь андуурсан байх л гэн. За ингээд ажлын өдөр болжээ. Жонхог дарга нь чи 14 цагт Жүжинтэй хамт явж Маруу үйлдвэр дээр очиж ажилчдын судалгаа авч бас шин данс үсгэрээ гэхэд нөгөөч нь дуртай наргагүй зөвшөөрөв. Манай хоёр судалгаа авч данс үсгэж байгаа нь. Тэгснэ жонхоо ажил их дуусах юм шиг байна. Гадуур жоохон сэлгүүцхүүлгэн. Жүжинч бич сэлгүүцэхтэй мэрэгчлэн хүншүүлгэн. Гэвч Жүжиний утас дуурч ээжийг нь хардаг их чин залгаваа. Жүжинч би ээж рүү очихгүй болохгүй нэ. Ажил дээр уулзъя гэж яваадаг. Жүжин гэртээ иртэл ээж нь алга болчихсон гэд үйлчлэгч чинь нэлээд сандарсан байв. Харин энэ хооронд ажил дээр нь дадлагжигч ажилтан боршуур хэвлэлж авчирсан байв. Дараа нь ч өвгсгийн алдааг нь шалгасан бидтэй гэл нөгөөх маань шалгасан өмнөхийгөө ботход би ажилдаа гайгүй тасаад байгаа шүү л юм. Нэг иймэрхүү яриа өрнөж байх хооронд Жүжиний ээж нь ажил дээр нэрчсэн. Хөргөнтэйгээ уулзах гэсэн юм аа л гэн. Хамгаалагчигч тэгсэн хөргөн гинэ гэж асууж дуусаагүй байтал жонхог харснаа. Чаа хөргэн гэж орилж хөвгөндөө. Жүхэг харснаа бүр шоконд орсон байдалтай. Ээжээ та яагаад энд хүрээд ирсэн юм бэ гэхэд надад чиний дугаар байхгүй штэ л. Нөгөө өгөн дуртай ажилчид нь хүртэл кино үзэж байгаа юм шиг л харна. Салбарын захирал хүртэл гарч ирээл сайн мэн уу та манай өрөөнд орж цай уу манай жонхоо ахлахын хадам ээж нь юм уу та гэл сүрхий. Учир нь жонхог баян айлын хөргөн болохоор баян айлын эзэгтэй байна л гэж бодсон хэрэг. Жонхооч зүгээрээ манай ээж яар шаваа гинэ гэл хурдгаа аваад гардаг. Тэгээд Жүжин рүү залхад луцаа авсангүй. За ээж би таны хөргөөд өгөөл гин. Тэгснэ та дараа ганцаараа ингэж гарч болохгүй шүү. Жүжин санаа зовчихно гэв. Тэгтэл хадам ээж нь гинт Жүжинтэй хамт амьдрах амаргүй байгаа биз? Би мэдж байгаа манай охин их бардам зантай хүчин хөрөхгүй татаархаж бас муухай ашигладаг. Гэхдээ чамд тэрийгээ сайн илэрхийлдэггүй юм шиг байгаа юм аа л гин. Жүжин хизээж билээ надад чамаг өөрийнх нь амиг аварсан ачтан гэж хэлж байсан. Аавыгаа алдчихад их хэцүү байхад багшиг байгаа болохоор л твцсэн гэж байсан. Тийм болохоор би чамд үнэхээр их баярлалдаг. Миний охины амиг аварсан ачтан болохоор би чамд талархаж явдаг гэхэд Жүхэг. Ээж та яагаад намайг санаад байгаа юм бэ? Би бүгдийг өөрчилсөн штэ гэхэд яаж гэдэг чинь юу гэсэн үг юм? Манай хөргөн болохоор ч саналгүй яах вэ? Учир л өрөөл гэж тийм ч амархан тасалж болохооргүй зүйл. Бас энэ хорон ертөнцийн чамыг хинч мэдэхгүй шүү дээ гэж овоо ухаантай юм ярьж байсан нэгэнт заагс гэл чангаар урилган тэр. Тэгсэн манай хоёр заримны газар зарим гэдчихсэн сууж яхан тэр.
Харин ажил дээр нь дадлагжигч ажилтныг боршуураа гарч тараалгана. Тэгтэл эмэгтэй дарга нь гинт боршуурыг нь харснаа алдаатай бичсэн юм мэдчихдэг. Дарга нь хар урдаараа гүгээд тараах материалыг нь буцааж авчирч засаж байгаа нэ. Үзэгдэл солигдож Хиван сургууль дээрээ байхын тэрэ. Тэгтэл яг урдаас нь нөгөө хоолнд хамт ордог залуу нь явж таарав. Өмнө сэтгэлээ ажиллаад байсан болохоор энэ удаад яриа өдөх байх гэж бодсон уу? Яг зогсоод ярих гэтэл шууд танихгүй царайлаж яваад өгдөг. Хиван гайхастай. За ингээд нөгөө талд Южин буцаад Жонхуу руу очиж тэд хамтдаа ажиллаад тусчихад явж байтал Жонхуу Южинээс би одоо хариугаа сонсож болох уу? Яагаад өмнө нь надтай уулзаж үзэх үү гэж асууж байснаа та. Тэгтэл Южин за 10 минутын дараа хариулъя гэнэ. Тэснэ ер нь миний юу танд таалагддаг юм бэ гэхэд чиний инээж байгаа ээжийг асарч байгаа таалагддаг гин. Южин харин бодож байснаа. За уулзч үзээл гин. Жонхууч бөөн баяр ингээд тэд үерхэж эхлэвэ. Гэхдээ ажил дээрээ нууцлахаар болов. Ингээд нөгөө хоёр маань оройн хоол идэхээр Саншгийн хоолын газар ирнэ. Тэгтэл чөхөөг бас байж байдаг байгаа. Жуин Жонхуу Южин хоёрыг харснаа та хоёроо тамж явж байгаа юм үерхэд байгаа юм уу гэд аль аль нь жуумалцаал ингээд үерхэж байгаагаа мэдгэнэ. Манай эд сууж шар айрыг сөөж уугаал тэгснээ үгүй Саншиг Жуин хоёрын хормын яа болон хідүүлээ гэр бүлээрээ аялалд гарцгаая гэж тохиров. За ингээд аялалд явж байгаа нэ. Манай Хиванч энч муухай тэрч муухай гээл гүнж зангаа гаргаастай. Харин Жуин хизээний бэр хичтэй тийм сайн биш. Бас ерөн шулуун шудруухан болохоор та одоо олон жилийн дараа аяллаар явж байхад битгий уур амьсгал эвдээд байл та гэж хэлээд ачигд. Орой манай хэд гадаа ширээд цаад хоол ундаа идэж ууж ярилцаж байгаа нэ. Жонхуу гэсэн ажлын газрын ашигладаг behind site дээр мэдээлэл орчуулж гэхэд Хиван behind гэж юу юм гэж сонирх Жөхөөг манай банкны ажилтнуудын хэрэгэлдэг сайт байгаамаа. Хин нэгний тухай худлаа үнэн мэддэхгүй мэдээлэл их гардаг. Тэрнээс болж ажилласаа гарсан ч хүн бас байдаг. Бодвол үнэн байдаг болохоор тийм байдаг байх. Гэтэ хин ч мэддгүй маа гэлээр элдвийг ярилцсан суцгаана. Ингээд бүгд амрах болж Хиванч бүр тал сүүжүүндээ тасраад өгөө. Шүн харин Жөхөөг усуух гээд галуунд ортол Жуин халуураад өрөөнөөсөө гарч ирэх юм тэрэ. Жөхөөгч гайхаад Южинийг зүгээр өгч асуухад тэр юу ч хэлж чадлагүй ухаан алтаад өгдөг. Ингээд бүгдийг сэрээгэд хүүтэнжин тавин тойроод сууж байх нь. Гэтэ халуун буухгүй л байлаа. Гинт Жөхөөг өнгөрснөө санав. Южин өнгөрсөн үед Жөхөөгт хандан надад яагаад ч юм халуурахад энэ юмны суур юм үйлчлэлгүй юм гэж байсан бэжээ. Жөхөө гарч яваад ойр авийн эмийн сангуудаар эхнэрийн маань би өвдөд байна. Халуун болгох юм хайж байна гэж шүнжэнгээ хайж явсаар арай гэж эмийг нь олоод очтол нөгөө хэд Южинийг халуун буухгүй байна инглэг явлаа гэсээр аваад яваад өгдөг. Хэсэг хугацааны дараа Южин Жонхуу хоёр чимглээс хүрээд ирдэг. Гэхдээ Южин машиндаа унтаж байсан болохоор Жонхуу суудлын бүсийг нь тайлах гэж байхад нь Жөхөөг тэр хоёрыг харснаа үнсэлцэж байна гэж бодоод сандраад буруу арчдаг. Ингээд Жөхөөгийн сэтгэл нэг л тавгүй амралтнаасаа буцаад Хиваныг массажны газар буулгаад өөрөө харих гэж байгаад гинт манаа харамссан уу яасан 2006 оны 500 оны зоос сайхан тэрэ хайс нэгц дараа гэж л боллоо. Тэгээд Жөхөөг яг нөгөө цаг хугацааг нүүрчилдэг газар очсон боловч ямар ч төлбөр хураагдсыг болсонгүй. Тэгээд нөгөө 2006 оны 500 өгөөж явдаг хүнийг хайхаар метроны буудлын руу явдаг. Хайс нэгцтэй болноо. Тэгэл аха цаг хугацааг дахиад яаж өөрчлөх вэ? Миний буруу надад туслаач. Би тэр хүнийг араатан болгочиход өөрийгөө илүү их хичээж амьдрч байна гэж ботсон. Би ажилласаа болоод өөрийнхөө үүргийг өөрөө үүргээд түүнийг тоохгүй орчихсон. Насан туршдаа хайрлана гэж авсууч гад яахаараа тэрийг мартчихдаг байна гэж зүрхэртэл уйлдаг хөөрхий дөө чаваас. Тэгтэл нөгөө ах болдог юм болдгоороо л болсон. Одоо буцаах боломжгүй. Тэр үед тэгж хүсээд байсан. Яасан сэтгэл чинь өвдөж байна уу? Хөөрхий дөө буруу шийдвэр гаргасан бол тэр чинь ч гэсэн чиний хувь тавилан эр хүн шиг зүгээр аз жаргал хүсээл гэн. Жөхөөгч бүх өнгөрсөн тусламжаа санагалзан хуйлсаар л байв. Тэгэд бүгдийг нь мартнаа гэж байгаа юм шиг л 500 оноо гол руу шидчихнэ. Маргааш өглөө Жөхөөг тоосоо соруулаад нэмсэглэл тодруулан байхад нь эхнэр Хиван чи өнөөдөр юу болов вэ? Ямар нэг сайхан юм болоо юу гэхэд юу болох вэ? Шинэ өдөр эхэлсэн юм чинь хариуцлагатай хичээнгүй сайхан амьдрал гэж бодсон юм гэдэг. Ингээд ажил эхэллээ. Жөхөөг Южинтэй уулзаж Жонхуу та хоёрт амжилт хүсэж саадах чинь их сайн хүн шүү гэхэд Южин би ч гэсэн мэднэ гэв. Жөхөөг бас Жонхуу чамаа гомдоол хэлээрэ. Тэрээ тэгвэл би болгоод өгнө мөн хөгийг. Жуинний найз гэдэг чинь миний дүүгээс ялгаа юу вэ тийм гэл.
Южи найз залуу ах гээл энэ жил ямар олон ирч хүчлээ учирч байна гэхэд би бас дахиад нэг дүүтэй болчихсон юм шиг санагдаж байна шүү гэд яваад өгдөг. Гэтэ жихэг тэгж хэлсэндээ царай цаанаа л гонхтой. Энэ өдөр банкныхаа дэд захирлаар шинэ хүн орж байгаа ба банкны салбаруудаар явж гинтийн шалгалт хийнэ гэсэн байваа. Энэ нь харилцагчтайгаа хэрхэн харилцаж байгааг шалгах юм байх. Салбарын захирлж ажилчдаа тэгвэл дор бүрний хичээж ажиллаарай гэж захив. Тэд ч бусад өдрүүдээс илүү хичээнгүй ажиллаж байх нь энэ. Гэсэн нэлээд баян үйлчлүүлэгч туслахаа дагуулan ороод ирэх нь бүгд л тэр хүнийг нөгөө шинэ дэд захирал нь байна гэж бодон их л тулж үрчлээ. Харин энэ хооронд жүжиг нэгэн ихч хадгаламжийн талаар мэдээлэл бас зээлийн мэдээлэл өгч байх нь энэ. Ингээд дахиад илүү цаг ажиллах хэрэгтэй болов. Гэхдээ маргааш жүжигний аавынхын тахилын өдөр гэхэд ирж явах хэрэгтэй байж жанхууч гэсэн хамж явмаар байсан ч ажил ихтэй байхад гэдэл үгэлцээр тэгсэн жөхөөг би чиний тайлангуудыг хийчихье. Чи харин южинтай хамт хүнсийг нь бэлтэлц. Гэртэн дээд хөргөж өгөөрөө гэл аваа нэг юм хэлдэг байгаа. Жохож бөөн баяр заал гэлээ. Чөхөөг ажлаа таран саншигийн хооллын газар хоол идэхээр иржээ. Тэгтэл манай хоёр их л завгүй уцаа авах яхан тэр чөхөөг сонирхон юу хийж байгаа юм бэ гэхэд сүүлийн үед их хэрэглэгдэж байгаа сайт эндээс алдсан нохоогооч олж болдог гэд боддоо л гэд их завгүй сууцгаан. Чөхөөгч нөгөө хоёрыг завгүй байгааг хараад юу ч хэлэхгүй гараад очихдаг. Ажлын өдөр эхэллээ. Салбарын захирлч өнөөдөр сайхан цантай байх нь нэгнэ. Учир нь өчигдөр тэд захирал манай салбараар үйлчлүүлээд сэтгэл өндөр гарсан гэн утгагүй манай салбар дээр ирж биднийг шагнана гэсэн мэдээ сонсох нь тэр. Бүгд бөөн баяр өчигдрийн туслахтайгаа ирсэн хүнийг л гэж бодож байлаа. Ингээд дэд захирал ирлээ хэн байсан гэж бодно. Южиний үйлчлэгээ үзүүлсэн ихч дэд захирал нь байж таарав. Тэгээл дэд захирал орж ирж бөөндө хоолнд ороорой гэл тогтоотой мөнгө хийн зэрэгцээ Южинийг асуув. Өчигдөр надад үйлчлсэн тэлэр харагдахгүй байна. Их хилдэг ажилтан байсан гэж захирал нь манай шинэ ажилтан өнөөдөр чөлөө авсан юм аа л гэв. Харин нөгөө талд жүжигний чалга болчихсон өдөржингөө хайсаар орой болгоно. Чөхөөг харин энэ өдөр ажлынхан дагаа хоолнд орчход бодлогочрон алхах нь. Өмнөх амьдралдаа жүжигний аавын тахилын өдөр дандаа ийм ч ажилтай, тийм ч ажилтай гэд ганц ч удаа оролцож байсангүй. Энэ удаа харин гимшсэн үү яасан. Хаалганыхан гадаа очиод тортой юмаа тавиад хонхойг наран цухтачихдаг. Явж байх замдаа Южинийг уйлчихсан явж байхыг хараад яав юу болов гэхэд ээж алга болчихсон хаан чалга ийм олон цагаар ээж олдохгүй байж үзээгүй одоо яах вэ ахлахаа гэж уйлдаг. Чөхөө гэхэд за зүгээрээ цагдаад мэдэгдсэн үү гэж цагдаагийн газар бүртгүүлэхээр явна. Цагдаач бүртгээд авлаа олвол холбогдно явж болно гэж Южи би эндээ байж бай явмааргүй байна гэж цагдаагийн газар үлддэг. Яг энэ үед хяван залгаад одоо болтол ажлынхантайгаа байгаа юм уу гэхэд үгээ тарчихсан харин төв салбарын нэг том даргын ээж нь өнгөрчихсөн захирал би анхлах бид гур очих ёстой юм аа орон нутг руу явж байна гэд ичдэг. Хиванч за ойлголоо гэж уцаасаа тэгээд жүжигэн дээр очтол сандал дээрээ суугаараа унтж байна. Тэснэ жөхөөг өчигдөр саншиг жүгийн хоёрыг ашиглаж байсан алга босноо хоогооч олж болдог гэсэн сайтыг санана. Саншиг руу залгаснаа өчигдрийн сайтын хаягаа нууц ухтаага өгч би ашиглаадах хэлгэн. Ингээд жөхөөг Южиний утсыг аваад зар оруулах нь тэрэ. Өглөө болваа манай хоёр шүнжэнгөө суугаараа хонсон бололтой. Өчигдрийн оруулсан зар дээр мэдээлэл ирсэн бэ. Мэдээллийн дагуу очсон боловч олж чадсангүй. Ингээд Южин дахиад хямрхан тэр. Яг ингээд байж байтал дахин нэг мэдээлэл азар яг мөн байдаг байгаа. Южиний ээж нь орон гэргүй хүмүүст хоол тараадаг газар сайн дурын ажил хийж байгаа нэ. Ингээд манай хоёр ээжигээ олоод тарьдгаа. Жөхөөгч гэртээ ирв. Ихнэр нь үг хаяас тацаарч өрөөсөө ярихгүй танаа захиралцтай сони юмаа гэл. Хиван жөхөөгийн хуцыг цэцэлж явахад утас нь нугарнаа. Тэгсэн Южин байв. Хиванч гайхаад энэ удаа яагаад залгаад байгаа юм бол гэл автал Южиний ээж нь чаа хүргэн чи яагаад явчих вэ? Жоохон байж байгаад хоол идэж явахгүй л гэдэг байгаа. Хэн бэ гэхэд Южиний ээж чи өөрөө хэн бэ? Би өг нь хөргөн рүүгээ залгасан юмсан гэд. Өөрөө хэн болчихоод миний нөхрийг хүргэн энтергээд байдаг билээ гэхэд ээж нь яадаг билээ гэж уцаа шууд тасалчихдаг. Хиван гайхснаа гараад жөхөөгийн машины камерыг нь шалгаж явсан газар зам маршрут болон Южинтэй ярьж байгаа яриаг нь хүртэл олоод авдаг. Тэгэл жөхөөг ус цасанд орчоод яг унтах гэл хөвтөл хиван бөөн уур энэ юу юм гэл мемори карт авчраад шидчихдэг.
Тэгээг ерөнхийд нь ойлгосон болтой. Би тайлбарлалыг төгдрөн байхад Хиван ажил явдал гарсан айлд очно гэчгээд надад судлаа яриа жүжигнээс болж гадуур хонсон юм уу? Сая чамайг хүсэнд орж байхад жүжиг залгасан чинь нэг ихч чамайг чаа хүргэн яагаж явчихсан юм гэл байсан. Чи арай 2 гэрийн дүнд яваад байдгийн биш үсттэй. Тэр хүүхэн чинь чиний нуус амраг юм уу гэл хашгичхад жөхөөг сандраад үгүй тийм бишээ би чам тайлбарлая Южинээ дүнчгсэн юм а өчигдөр гинт таарсан чинь ээж нь алга болчихсон гэд өөрийн хонго явж байсан гэхэд Хиван тэгээд чи хамт байсан гэж юу? Яагаад жонхон юу хийж байсан юм гэхэд жөхөөг жонхон өчигдөр аавынхаа руугаа явчихсан байсан юм аа л гэв. Хиван ч дургу өрчлөө харахаас ч дургу өрч байна гэд гарааж авчихдаг. Тэгээд Хиван орондоо нөгөө залуу руугаа залгаад дуудчихдаг. Нөгөөх нь ч баярлсан шинжтэй гүүгээд ирнэ. Хиван тэгсэн битгий юм баярлсан царай гаргаад бай. Дуудах хүн байхгүй болохоор л чамайг дуудсан юм гин. Орой болтол согттлоо уусан Хиван гэртээ ирнэ. Нөгөө ажилчдын ховж ив ярьдаг гэж байсан behind site руу ороод Южинийг хөнгөн явдалтай айлын нөхөртөө явуулдаг энтэр гэл нилээн нэр хүндэт нь халтсан пост нийтэлсэн байв. Маргааш боллоо жонхоо Южинийг тосох гээд гэрийнх нь гадаа ирсэн байв. Мандна Южин тэгэхэд шинхэн машинтай жонхоо хүлээж авах нь тэрэ. Тэгээд манай хоёр ажил дээрээ иртэл нөгөө behind site дээр Южинийг муусан пост орчихсон. Хүмүүс ч доор нилээн амар сэтгэл үлдээсэн байв. Южин харин сэтгэл санааны зовсон шинжгүй ажилчтан тэгсэн гайхад чи зүгээр үү? Яагаад ийм тайван байгаа юм бэ гэхэд энэ дээр бичсэн бүгд худлаа болохоор яасан гэж уурлах вэ дээл гин. Ажилчтан ч гэсэн Южин нэрээ сайхан сэтгэлтэй юм а гэдэл өнгөр. Тэгтэл нөгөө пост нилээн газар авт салбарын захирлан дуудаж энэ асуудлаа хурдан шийд манай салбарын нэр хүндэд халдаад байна гэхин тэр. Бас банкны салбарынх нь ажилчдын зургийг хүртэл тавиад хэдэн эмэгтэй ажилчдыг янз янзаар хэлсэн байв. Южин ч тэсэн гэхэд яаж тэсгүү? Яаж манай ажлынхнаар оролдож чадж байна хүүгийн цэгцэгүүд гэл хараал урсгаж байв. Тэгснэ ахлахаа нэг тишээ явах хэрэгтэй байна гэд чөлөө авах нь тэр. Харин энэ хооронд Хиван нөгөө залуутайгаа дэлгүүрхсэж хоолнд ороод цагийг их л зугаатаа өнгөрөөж байгаа бололтой. Жонхоо Южин рүү залгаад хаана байна юу болов гэтэл цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар очиж гомдол гаргаж хэрэгээ шийдүүлнэ л гэж байна. Үүнийг нь сонсон Жонхоо Жөхөөг хоёр бас араас нь яв. Яг энэ үед Хиван руу Жөхөөг залгаж таардаг. Тэгсэн Хиван цаан чинь юу цагтаагийн машин дуграад байна гэхэд цагтаагийн газар байна. Нөгөө өглөө ярьж байсан behind-ийн асуудал хүндрээд Южин гомдол гаргана гэд Бён ахлагч Жонхоо бит хоёрыг очоод ир гэсэн юм а гэхэд Хиван цахим гэмтэргээ за ойлголоо гэл уцаа салгачихдаг. Хиван ч нөгөө битсэн юм устгах гэж сандран behind руу орох гэтэл орж болдоггүй. Нөгөө залуу тэгэхэд нь интернет тоглоомын газар очиж компьютероор ороход болох байхаа гэж тоглоомын газар очихоор яарцгаав. Нөгөө талд Южин Жонхоо Жөхөөг гурав ажилчдыг нь ятгаад усундааг нь дөхүүлж арга талыг нь засаж хэрэгтнийг бариулах гээд яалж байгаа нь. Хиван ч бас тоглоомын газар хайж арай гэж болно. Хоёр талд л яараастай. Гэвч Хиван хийсэн пост амжаад тусдагчдаг. Харин цагдаа нар нь хаанаас бичсэн байршлыг нь олсон ч хэн бичснийг нь олохын даваан дээр пост нь устгагдчихдаг. Ингээд Жонхоо Южин хоёр саншигийн хоолны газар хоол идэж байхад хэргийг нь шалгаж байсан байцаагч залгана. Тэгээд пост хийсэн хүнийг нь олсон Хиван гэдэг хүн байна. Та гомдол гарахгүй гэхэд Южин гайхаж балмагдсан байдалтайгаар би гомдлоо буцаалаа. Тэртээ тэргүй битсэн юм устгахчихсан юм чинь л гэж. Жөхөөч бас энэ үед гэртээ ирэн компьютер рүүгээ орж байхдаа Хиваны бичснийг нь олоод мэдчихдэг. Тэгэл энэ асуудал ингэсгээд намжаад өнгөрчнөө. Маргааш болвоо Хиван Жөхөөг танд маргааш аавын намтрын номны нээлт заавал очих хэрэгтэй шүү гэхэд Жөхөөг за очлгүй яах вэ гэж ярилцаж байхад Жуийн залгав. Тэгсэн Жуийн ахаа ээж имлэг твтчихсэн нуруунд татаад хөнгөн чанарыг мессежлборт оруулахар болсон гэхэд за би очлоо гэд уцаа салгав. Тэгээд Хиван танд ээж имлэг твтчихсэн байна. Хоёулаа хамт очих уу гэхэд би ээжтэй хамт идлэг хийлгэхээр болсон гэхэд тэгвэл түр ороод гарч болох уу гэд хамт ирдгээ. Тэгээд Хиван айлын бэр гэхэд нэг л эвсэлгүй хөө сэтгэлгүй хөө ээжээ таны хөл зүгээр үү гэхэд Жуийн хажуунаас нь хөл бишээ ихчээ нуруу гэхин тэр. Тэгсэн Хиван за гэж худлаа нэм хийлнэ. Тэгснэ ээжээ аваа би яарад байна би ингэж явлаа гэд тогтоотаа мөнгө өгөөд эмнэлгээс гараад уламжлалт юм аваад уучих гэд Жөхөөгийг хөшгөлтсөн үү намайг хөргөж өгөөч би чиний машинаар ирсэн штэ гэд дагуулж явнаа. Ингээд Жөхөөг Хиванаас маргааш ээжийг эмнэлгээс гаргаад 1 хоног гэртээ хонуулчихж болохгүй юу?
би өөрөө асарчихъя гэхэд хэвэн дахиад л юм яриад эхэлсэн үү? Үгүй тэгээд зүгээрч биш. Би энэ өвдчихсэн байхад чи хэдий өөрөө асарсан ч би санаа зовхгүй байж чадна гэж үү? За мэдгүй үгүй надад эвгүй байна гэдэг байгаа. Тэгснэ маргааш номын нээлтд очин үсттэй өөр арга хэмжээч биш аавын номын нээлт чамааг очихгүй бол аавын нэр хүнд унах гэхэд чихэг аавын нэр хүнд чухал ч гэсэн маргааш ээжийг эмнэлгээс гаргах чухал гэхэд хэвэн хэрвээ чи маргаашийн үйл ажиллагаанд оролцохгүй бол би чамаас сална шүү гэд буугааж авчихдаг. Үзэгдэл солигдож жүжиг ээжийг эмнэлэгт үзүүлж байгаа нэ. Сүүлийн үед юмаа мартах нь улам ихсэж байгаа юм байх. Ингээд эмнэлэгт твдэг. Гэхдээ дахиад л алга болчихдог. Южийн бас хайгаал гэтээ азар ойрхон нэг өрөөнд орчихсон хүзэр тоглож байдаг байгаа. Тэгсэн очиж чөхөөгийн ээжийн өрөөнд ороод ирсэн байдаг. Ингээд тэд хүзэр тоглож байгаа нь. Тэгснээ бас болоогүй чөхөөгийн аав нь Южинийг энэ охин ээжтэйгээ илдэг зөөлөн их сайхан харьцах юм а гэж санаа алдаастай. Маргааш нь болж Южийн ээжтэйгээ эмнэлгээс гарч жөхөөгч бас ээж аваагаа дүүгиндээ хүргэж өгөх гэд явж байгаа нь. Энэ хооронд Хиван залгаастай. Учир нь өнөөдөр номных нь нээлтэн. Гэхдээ жөхөөгт ээж нь илүү чухал байсан болохоор очоогүй хэрэг. Гэртээ ирээд Хиванаас номын нэлт хэр болов гэхэд чи сонирхож байсан юм уу гэж уурлаад чи үнэхээр ээжтэй гимшээд байгаа бол жүйн тасарсныхын төлбөр гэд хэдэн төгрөг өгч хөлдөө гэж үү? Энэ үгийг сонссон чөхөг яаж тэсгүү? Чи яагаад бүх юмыг мөнгөөр шийдэх гэж оролддtiin бэ? Яагаад юм хувиа хичээсэн зантай юм бэ гэл нэлээ марганаа манаа. Тэгээл Хиван чаддгаараа нөгөө залууга дуудаал машинаар нь зугаалнаа. Ажлын өдөр боллоо. Жонхуу ажил дээр Южин руу залгаж алцгаж байгаад ажлынхаа хэрэг дуртай хүүхнүүдэд өргөж байгаагаа баригдчихдаг. Харин энэ үед чөхөгт ажил дээр нь шуурхаа үргэлт ирнэ. Нэгэд тартал чөхөөгийн чимдаантай хувцс бас салах үргэлт байх нь тэр. Ингээд нөгөө хэд маань уулздаг газраа цугларч чөхөөгийн асуудлыг ярилцсан. Тэгтэл жуйн салчгаа ахаа салсан дээр би бол салахыг чинь дэмжиж байна л гин. Жонхоо харин зүрх сэтгэлээ л даг гин. Ингээд чөхөөг жонхоогийн тэд хонхоор болдгоо. Өнөөдөр бол ажлын газрын спорт өдөрлөг. Энэ өдөр чөхөөгийн сэтгэл санаа нэг л тавгүй. Хажуугаар нь хоолны хордлого болчихсон их л баргар байх нэ. Тэд ойрын зангиултын тэмцээнд гүйж байв. Жонхоо Южин хоёр хамт гүйж байтал араас нь ирж байгаа хүмүүс тэнд хүн ухаан алдаад унчихсан түрүүн тусламж ирж байна гинэ гэл ярьцгааж байв. Южин ч гинт чөхөөгийг ухаалтсан болов гэж сандран буцаж гүйдэг. Гэтэл хажууд нь чөхөөг яасан бэ Южин гэж зогсож яхан тэрэ. Харин энэ хооронд Хиван нөгөө залуутайгаа уцаар яриад хичээлэн тарсан уу хичээлийг чинь тарахаар уулзсан энтер гэл их л дотн ярина. Ингээд Хиван дэлгүүр хэсэг санаатай машины зогсоолд машинаа байрлуулчихад явж байхдаа нөгөө залуу нэг найзтайгаа тэр хүүхэн надад тухаангуу дурлчихсан. Аавтайгаа муудчихсан надад хэрэглээний мөнгө өгөхгүй байна гэхэд шууд чек бичиж өгсөн. Тэр мөнгөөр нь хоёлаа түрээсээ төлөө эзтэй гэхэд нь найз нь тэр ч тийм шүү надад бол сайхан л байна. Чи харин баригдчихвол дуусаа гэхэд залуу хариуд нь яг хоо жоохон зугаац хэрэглээний мөнгө авч байгаа дүйдад ирвэл гадааж явлаа гэж хэлээ толбоогоо тасалчихандаа гэдэг нээлтэж байх нь тэр. Үүнийг сонссон Хиван цүнхээрээ толгоороо зогсноо мөн хүгийн навш гэж яваад өгдөг. Тэгээд нөгөөг чи яаж зүгээр орхих вэ? Дэлгүүрийн мэдээллийн ажилтнууд руу залгаснаа. Танаа машины зогсоолд ажилдаг ажилтан үйлчлүүлэгчийнхээ машиныг удаа дараа зөвшөөрлгүй унж авсан үнэн бодлыг нь өөртөө шалгаж мэдэрээгээд салгачихдаг. Чөхөөгийн ажлынхаа харин тэмцээний тусгачаад хоолнд орж байгаа нэ. Южинч бүр сөөжөг усшиг уусаар байгаад зөгтчихдөг. Тэгэд гадаа байж байхад нь чөхөөг таарч энтер. Манай хоёр жоохон гадаа сууж юм ярина. Гинч Южин чөхөөг тандаа би өөрийнхөө сэтгэлийг ойлгохгүй байна. Тантай байхаараа илүү тухтай байдаг. Бас таныг хараад баярлдаг. Ахлгаа би танд үнэхээр сайн гэхэд чөхөөг үгүй болохгүй хоёулаа хамт байж болохгүй гэж Южин шууд үнсээд авдаг. За ингээд 10 дугаар анги маань энэ хүрээд дуусч байна. Part 5 дээр Южин маань чөхөөг сэтгэлээ илчлээд дуустав. Чөхөөгч болохгүй гэж яваад өгнө. Маргааш нь болж жонхоо Южин санаатай яагаад тэгж их уусан юм бэ гэл. Тэгэхэж Южин цаанаа нэг л яоцгүй. Харин тийм гэснээр жонхоо ажлын дараа надад цаг гаргаж чадах уу гэхэд миний цаг бол чинээл гэсэн үг. Тэгээ гэхтэн танд хэлэх юм байна. Орой уулзъя л гэв. Тэгэд жонхоо чөхөөгийг дуудаад Южин надад хэлэх юм байна гэсэн орой олцоор болсон. Юу хэлэх гэж байгаа юм бол нэг л муу сайн татаад байх юм гэхэд за үгүй байхаа гэж худлаа өөрөө гадралж ээж. За ингээд ажиллатараа Южин жонхоо хоёр явж байгаа нь. Южин гэсэн хэлэх юм байгаа болохоор хүн бахтай газар зүгээр байх гэв. Жонхоо харин би өсөд байна хоёлоо хоол идээл. Хоол идчихэд хоолоо шингээгээ тоглоом тоглоё гэж цаанаа нэг муу мэдээ сонсох гэж байгаагаа мэдээд байгаа бололтой. Тоглож туслаад жонхоо дахиад хоёлаа нэг хөнгөн мэд хүүлэхэд Южин жонхоо одоо болноо гэв. Жонхооч за тухтай газар бол суйдаа гэж явцгаа. Южин тэгснэ би цаашдаа тантай уулзах чадахгүй юм шиг байна.
Та бол миний санснаас хамаагүй илүү сайн хүн. Би толгоогоороо бол тэрийг мэдээд байна. Гэхдээ сэтгэл маань байн өөр хүнд татагдаад байна. Би энээс илүү сэтгэлээ барьж чадахгүй нэ. Инкээ мэдсэн бол тантай уулзах хэрэггүй байсан юм гэхэд жонхоо. Үгүй яах вэ? Уулзч үзье гэсэн хүн би штэ. Битгий юм царай гаргал да. Залуу хүмүүс уулзч байгаа таарахгүй юм шиг байвал уулзахаа билж болно штэ. Хаях үйч байна, хаягдах үйч байна. Бүгд тэгдэг штэ. Хоёулаа юу ч болоогүй юм шиг зүгээр л урдах шиг байтгхүү. Хүүчин шиг үзэл гаргаж нэг нэгнээсээ зүхтаа живгүй байдалд оруулаад яах вэ дээ. Зүгээр найзууд шиг бай гэж хэлчихдэг. Ингээд нөгөө хоёр найзуудаа хаягдчихлаа энтер гэл уйлж унжаал шаналдгаа. Саншиг бүр гайхаад өчигдөрхөн зүгээр рүү ирэхэж байсан байж гинт яагаад вэ гэж жонхоо өөр хүн сайн гэсэн үнчин хайр юм шиг байна лээ. Харин нөгөө талд жүжин жуйн хоёр гүйж байгаа нь. Тэгээд жуйн жонхоогоос салснаа хэлээд сэтгэлээ ойлгохгүй байд. Уг нь болохгүй дээ буруу зам шүү дээ гэд өөртөө хэлсэн ч гэсэн сэтгэлээ жолоод чадахгүй байна гэхэд жуйн чи арай манай ахаас болоод жонхоо ахаас салчихсан юм биш үү гэж южин чи яаж мэдсэн юм гэж асуув. Яг гоо зүн савнгороо л гэх юм тэр. Тэгснэ жуйн хэрвээ чи миний найз биш байсан бол үхэж байсан амтан гэж хараах байла. Би өөр нь оролцохгүй. Төвийг сахлаа. Чамд тусалж чадахгүй ч гэсэн уруудахгүй байл гэн. Ажлын өдөр эхэллээ. Жонхоо өөрөө юу ч болоогүй юм шиг энгийн харилцаатай бай гэж хэлсэн болохоор хүн болгонд копи авчирч өгвөл ажлынх нь хүртэл холбоод байхаар бид салчихсан. Одоо ганц би гэдгээ чилчигдэг. За тэгээд жүжин жөхөөг хоёр уулзч ярилцж байгаа нэ. Жөхөөгч тэгсэн чи жонхоогийн талаар дахиж бодож үзсэн дээр юу юунаас илүү тэр чамд сайн эртний явдлаас болж салсан бол тэг хэрэггүй хүн л болсон хойно алдаж болно гэхэд южин би алдаа гаргаагүй тэр алдаа биш тийм болохоор цаашаа жонхоотой уулзах боломжгүй тэглээгээд бид таныг надад ямар нэгэн хариулт өг гэж байгаа юм биш та саяхан салсан бас жонхоотой хичнээн ойр дотн байдгийг ч би мэднэ надад зүгээр өөр нэг юм тулхан шаардах хэрэггүй тань тарай юугүй байвал тэр үнслийг болоогүй гэж бодчих гэж ярилцаж байхыг нь жонхоо харчихдаг. Үзэгдэл солигдож нөгөө залуу маань ажлаасаа халагдаж автогаалгын газар ажиллаж байгаа нэ. Харин энийг нь хямон харчихдаг. Тэгсэн нэг үйлчлүүлэгч нь өөрийнх нь машины толийг арчиж байгаа зурсан байна. Төлж өг гэж загнаж байхын тэр. Би самбууг хороонд 5 давхар байртай. Эцэг их чинь чамаа яаж хүмүүжүүлсэн юм энтер гээл. Нөгөө залуу юу гэж дуугаа байх вэ? Навш гэж яах гэж манай эцэг ихийн талаар яриад байгаа юм. Тэгвэл танаа эцэг их чинь чамайг иймэрхүү газар эрс цагийн ажилтнаас мөнгө салгаж бай гэж заасан юм уу гэж хэлчихдэг. Игч бүр уураа барьж ядан түлхэж мүлхэл буу стресс. Яг ингээд байж байх хооронд хиван гарч ирээд ямар чихэн чиртэй юм бэ? Энэ байхад хангалттай эцтэй гэж бодвол их хэмжээний мөнгөнд үнэтэй чек бололтой игч чимээгүй болчихов. Хиван залуу тандан мөнгийг нь төлчихсөн юм чинь цогчих. Яг ингээд дуурай гарга гэд ихчээ тандаа ихчээ жинхэнэ баян хүмүүс мөнгийг ингэж хэрэгэлдэг юм. Мөнгөөр хүн чанар бардам сэтгэлийг хамгаалдаг. Өөр шиг ч мөнгө олох гэж хүн чанар бардам сэтгэлээ зардаггүй юм гэснээ залуу тандаа. Чи ч гэсэн хүн шиг амьдар баян хүн шиг дүр эсгэж чадахгүй иймэрхүү юмнуудаар битгий доромжлуулад бай гэж яваад өгнө. За ингээд жонхоо жөхөг хоёр ажиллаа тарааж явж байгаа. Жөхөг харин чи өдрөөс хойш яачихсан юм бэ? Юу ч тоохрохгүй гэж жонхоо шууд зөхөө тавдаг. Тэгснээ жонхоо жөхөг тандаа чи надад яаж ингэж хандаж чадж байна? Намайг южин цэцгэлтэйг мэдсээр байж энтер гэд бөөн уурлахгүй байж гэж юу нь яах вэ? Ингээд жөхөг жонхоогийнхаас хувцас аваад явах гэж байгаа царай нь бүтлэн бөксөөрөө иргсэн юм зүгээр. Гэтэл жонхоо гарч ирээд харж үзэж байгаа юм бол биш. Очих газаргүй байгаа хүнийг эмэгтэй хүнээс болж хөөдөх хүн би биш. Тийм арчаагүй үйлдэл хийхгүй гэд гэртээ оруулаад ирдэг. Маргааш болвоо хивант сургууль руугаа явж байтал нөгөө залуу маань гараад ирнэ. Тэгснэ ихчээ төр хүлээж бай гэснээр цүнхнээсээ 500 мянган вон гаргаж ирснэ. Одоохондоо бүгдийг нь өгч чадахгүй нэ. Хувц авахулсан мөнгө, машин цэцүүрийн мөнгө гэд 2 сая орчим болж байгаа. Би папагаар нь төлнө. Одооноос хүн шиг амьдрна гэл овоо авахарсан шинжтэй яриад яваад өгдөг. Харин нөгөө талд саншиг нөгөө хоёроо дуудаад дахиад шүлэл идүүлж ядаргааг нь гаргах гэж байгаа нь. Манай хоёрыг муудалцсныг мдээгүй болохоор зөвхөн дуудчихдаг. Манай хоёр гэсэн хоёлаа идэхгүй гээл гараад авчихдаг. Саншиг харин гайхастай. Энэ хоёр яачихсан юм бэ гэл. Жүний ерөнхийд нь бүгдийг нь гадралсан болохоор саншиг тэлчихдэг. Саншиг харин бөөн хур жөхөөгийн араас очиод өшгөлөөд нь гаччихдаг байгаа. Тэгээд мөн өөдгөө навш адгийн шар яаж найзынхаа найз бүсгүйг булааж чадаж байна. Одооноос чи миний найз биш гэж яваад өгнө. Бас болоогүй миний уушин газар битгий ирээрээ чамд юу ч зарахгүй л гэн. Маргаашин жөхөөг харин хуучин гэрийнхээ гадаа ирээд хивантай уулзнаа. Хиванч ийм их яах гэж ирсэн юм гэхэд царайгч нь харах гэж хүлээж байсан юм аа. Уучлаарай хиван. Би эцэст нь чамааг хүртэл зоочсон бололтой. Ингэж хэлж чадаагүй юм шиг санагдаад гэд. Ажилдаа явдаа гэж машиныхын түлхүүрийг хөлдөөгөөж явчихдаг. Ажил дээр нь хурал болж байгаа нь. Тэгсэн захирал нь өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчдэд сургуульд орох ёстой юм байна.
Чөхөө хинтээ хамт явахаа сонгоод яваараа гэхэд за би Южинтай хамт явъя гэдэг. Ингээд манай хоёр сургалтаа орж байгаа нь мэдээж өдрийн хоолойч хамт иднэ. За бараг л нэг хосууд айтаа. Манай хоёр гэр гэртээ харж Южин яг өмнөх амьдралын хадлаар зүүдэлж байгаа юм. Тэрээр өмнө нь байнга ингэж зүүдэлдэг байсан ч тэр зүүдэнд ордог залуугийнхаа царайг харж чаддгүй байсан юм л да. Харин энэ удаад чөхөөгийн царайг харчихдаг. Тэгээд чөхөөг рүү яг одоо уулзъя асуух юм байна гэж зурвас бичнэ. Тэгээд уулзнаа зүүднийхаа талаар ярина. Нэг залуу байнга зүүдлэгддэг. Тэр хүнтэй үерхэж хүүхэд төрүүлж тэгж байснаа өөхөх гэж байгаа юм шиг уурлаж байна гэж. Яагаад ингэж зүүдлээд байгаагаа мэдтгүй байсан. Гэхдээ сая зүүдэндээ харсан тэр хүн та байсан. Энэ ямар учиртай юм бол танд мэдэж байгаа юм байна уу? Урд насны амьдрал юм уу? Ер нь бодоод байсан сонир санагдсан юм олон байна. Манай ээж танд сайн байдаг. Та миний зуршлуудыг мэддэг. Гэт араас нь асуултуудыг асуусаар байдаг. Тэгсэн чөхөөг бид өмнө нь эхнэр нөхөр байсан гэж хэлхэн тэр Южин гайхаад юу гинэ гэж чөхөөг тийм ээ энэ үнэ гинөө онгор насандаа очирч гэрлээд тэгтэл чи нэг мэдсэн амар хүн болчихсон. Чамаа ганцаар тулснаас болж тийм болгосноо мэдэхгүй би чамд дургүй болчихсон. Тэгэд нэг өдөр гайхалтай зүйл болсон. Би өнгөрсөнд очсон. Бидний анх уулзсан өдөр. Тэгээд тэр өдөр би бүгдийг нь өөрчилчихсэн. Тэгэхэд Южин битгий худлаа яар гэж яваад өгдөг. Ингээд маргааш болж Южин чөхөөгийг уулзахаар дуудана. Учир нь тэрээр өчигдөр нэлээд боцны эцэд үнэн юм байна гэд тэгэхээр шийдсэрэг. Тэгээд чөхөөг танд нь та хариуцлага хүлээ. Намайг ийм байдалд оруулсан алдаагаа залруул. Миний хажууд үргэлж хамт бай. Яагаад намайг хайсан юм гэхэд чөхөөг би насан туршдаа тийм амар хүнтэй амьдрахаас айсан. Намайг үнэхээр уучлаарай гэд уйлдаг. Би одоо тийм сул дорой Южин биш. Илүү хүчтэй өөртөө ихтэй нэгэн байна. Та хараа алдаагаа залруулж миний хажууд байж хүн хөлтлөө өрөөтөл гэж яваад өгнө. Харин чөхөөг яахаа мэдгүй ажлынхаа гадаа сууж байтал жонхоо гарчирснээ. Хоол идээгөө мө чи үйлс юм уу гэж цаанаа нэг санаа зовсон халамж тавина. Тэгээд жонхоо чи сэтгэлээд байгаа битгий хүний аятал хараад бай. Гэтэ би чамд тусалж чадахгүй шүү. Надаас битгий тусламж хүсээрэй гэхин тэр. Чөхөөг шийдсэн бололтой ганцхан удаа өөрийнхөө хүснээр хийж үзьегээд Южин дээр очиод амралтын өдөр завтай бол хам зугаалцгаая гэд болцоонд өрнө. Ингээд манай хоёр болцохоор уулзж байгаа нь. Тэгээл чөхөөг харснаа чи өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна гэхэд Южин инээснэ тэгвэл яагаад тайсан юм бол гэв. Чөхөөг хариудна. Харин л дээ гэж өнгөрөөдөг. Ингээд тэр хоёр өмнөх амьдралд анх болцож байсан далайн эрэг дээр очиноо. Ёстой нэг наран гарч байгаа бололтой. Инээлдээл хөгжилдөөл Google буу аз жаргал. Гэтэл чөхөөгийн утас дуурч ажлаас нь дууднаа. Өмнө нь чөхөөгийн хадам авч чөхөөгтэй нэг бизнесмен хүн танилцуулаад танахаас их хэмжээний зээл авъя гинэ маш найдвартай том хөрөнгө оруулагч шүү гэж танилцуулж байсан ба тэр хүнээс салбарынхаа захиралтай уулзуулаад зээл авах дээд хэмжээнд нь тулгаад зээл өгсөн байжээ. Тэгтэл тэр хүн ор сураг галга болсон мөнгө чалга ажлын байрандаач байхгүй уцаач авахгүй буу юм болсон байдаг. Салбарын захирал нь бүр шоконд орсон байдалтай одоо би яах вэ? Чаахалгаа би ажилгүй болчихвол манай гэрийг авч явах хүн байхгүй штэ гэж уйлал байдаг. Ингээд чөхөөг хадам аврууга залгаад бүх учраа хэлтэл би ч гэсэн одоо хэцүү байдалд орчихсон байна. Би барын бамбар төжөөсөн бололтой уучлаарай. Ингэн гэж мэдсэн бол би юу гэж чамд санал болгох вэ дээл гэд уцаа салгадаг. Жонхоо харин бүрдүүлсэн бичиг баримтыг нь хараад чөхөөгт энэ их сонирн байна. Хуурамч материал бүрдүүлж өгсөн бололтой гэдэг. Чөхөөгт бичиг баримтыг харснаа хадам аавыгаас хижиглээд хадам аав дээр очиноо. Гэтэл хадам аав нь яг нөгөө лөөвчөнтэй чи хэд хоног наад газараа нуугдаж бай. Сансныг утгаж шалгах шинжтэй гэж ярьж байхан тэр. Үүнийг сонсон чөхөөгийг хараад үннээ хэлхээсүр аргагүй болсон хадам аав нь би анхнаасаа ийм бодлого байсан юм а. Охин компанийнхаа үйл ажиллагааг томруулах гэж байгаад бүтлгүүдчихсэн. Яг уу чи нэг удаа нүдэн ханаад өнгөрөөчихөө гэж үү айгүй дураараа. Тэгтэл чөхөөг болохгүй. Тэгвэл манай салбарын захирал бүх хариуцлагыг нүүрнэ гэхэд хадам аав нь тэгээд тэгвэл чи үннийг хэлбэл өөрөө давхар асуудалд орно. Анхнаасаа чи захиралтайгаа танилцуулсан биз дээ. Чи ч гэсэн надтай адилхан бүх юм алдахлах та гэд дарамтлсан гэхүү сүрдүүлсэн гэхүү нэг тиймэрхүү аясаар хэлдэг. За ингээд чөхөөг манай салбарын захирал яасан ч буруутгагдаж болохгүй гэснээр прокурорын газар өөрөө очиж бүх үннээ хэлдэг. JK компани бол манай хадам аавын цаасан дээрх компани байсан. Би тэрийг нь мдээгүй ахлах эдийн засагчийн хувьд материалаа дутуу шалгаж авсан байна гэхэд прокурорын газрын хүн наад үгэнд чинь яаж тэгэх юм тэр бүлийн гишүүн байж ийм мдээгүй байна гэж байх уу гэж итгэдэггүй. Гэхдээ яг хуу салбарын захирлын асуудлаас салгаж чаднаа. Ингээд чөхөөгийн ажлын байрных нь бүх бичиг баримтыг прокурорын газар хураагаад тавдаг ба нэлээд юм болно. Харин энэ үед ажлынх нь яаж зүгээр байх вэ?
Чөхөөгийг ийм юм хийх хүн биш, салбарын шилдэг ажилтнаар удаа дараа тодорхойлогдож байсан гэдэл захирал руугаа бөөн өргөдөл өгөх нь нэ. Ингээд хадам аавынх нь бүх хэрэг нэлчлэгдэж, баривчлагддаг ба чөхөөг ажлаасаа халагддаг. Салбарын захирал нь харин 3 сарын цалингаа асуулахаар шийдэгддэг. Ажилгүй болсон чөхөөг маань нөгөө хувь тавиланг нь өөрчилж өгсөн тэнмэл хүн дээр ирдэг. Тэгэл жаргал зовлонгоо хуваалцаж ярьж байхад нэг сонин чөхөөг рүү шийдснэ. Хувь тавилангаа өөрчлөх дахин нэг боломж гарч ирсэн. Одоохондоо оройтойгоо өнөөдөр тэр өдөр нь гэхэн тэр чөхөөг хариуд нь би дахиж тэгэхгүй, дахиж ийм ичгүүргүй хүн болмооргүй байна. Тэгээд бас айж байна гэдэг. Ах тэгэхэд солиотой амтан дараа нь харамсахгүй юу л гин. Үзэгдэл солигдож бүгдэл чөхөөгийг хайгаастай уцаа авахгүй энэ хайч чөхөө гэж санаа зовцгоно. Тэгээд жүжин ээжтэй би одоо явахгүй бас болохгүй. Ээж намайг уучлаарай. Та гэртээ ганцаараа байж бай гэхэд мэдэж байна. Явуулгүй яах вэ? Харин энийг аваад яв. Надад биш чамд хэрэгтэй юм шиг байна гэдэг. Ингээд 2006 оны 500 оны зоос өгөхөн тэр жүжин чөхөөгөөс сонсож байсан болохоор ямар учиртай зоос болохыг нь шууд мэддэг. Ээж нь тэгсэн хүн болгонд тухраахыг хүссэн цаг хугацаа байдаг юм. Очихыг хүсэж байгаа газарт очно гэсэн баталгаа байхгүй ч хүн болгонд ийм боломж олдоод байдаггүй штэ гэдэг. Южин харин таа ч гэсэн цаг хугацаагаар аялж байсан юм уу гэхэд нээж нь зүгээр л явдаа цаг алга хурдан яв гэж явуулчихдаг. Ингээд Южин чөхөөгийн байгаа газар эртэл яг гол руу орж байв. Энийг нь харсан Южин амиа орлох гэж байна гэж бодоод хар хурдаараа татаж гаргана. Харин чөхөөг би тийм зүйл хийхгүй битгий санаа зов. Гэхдээ чи өөрийнхөө замаар юу? Би чамд зовлон дуудагч гэдгийг мэдсэн. Чи сайхан амьдрах гэж Южин. За яах вэ? Тийм бол би хувь тавилангаа өөрчлөн гэж яваад өгдөг. Чөхөөг харин ямар утгатай хэлснийг нь шууд ойлгон араас нь явдаг. Ингээд манай хоёр хамтдаа өнгөрсөн үе рүүгээ очсноор 12 дугаар анги маань дуустгаа. За ингээд Южин чөхөөг хоёр хамтдаа өнгөрсөнд очдог ба Южин бүр үнэхээр их баярлдаг. Тэгснэ ээжээсээ аав нь хайцсныг асууна. Тэгтэл аав ч өнөөдөр томилтоор явж байгаа. Яг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгтэй өдрөө явчих юм ёстой нэрийг гэж Южин өнөөдөр аавыг заавал үзлэгт нь оруулах хэрэгтэй гэдээ аавынхаа араас онгоцны бодол руу явдаг. Тэгснэ аавыгаа тэрвэд би таныг зөндөө их сансан. Та одоо явж болохгүй гэж гуйсаар байгаад үлдээж чаддаг. Тэгтэл онгоцны бодол дээр жонхог олж харна. Нэгэн эмэгтэй хайрт минь намайг уучлаарай. Битгий явал да. Би үнэхээр тэнэг байжээ гэж гуйж байхан тэр. Эмэгтэй ч уурлал холдоо би явна гэж явах гэтэл Южин дундуур нь орж юмыг нь унгааж жоохон ч гэсэн сатааруулж байх хооронд жонхоо найз бүсгүйгээ ятгаад эвлэрч чаддаг. Харин нөгөө талд чөхөөг хүнжилдөө хөвцээр байв. Учир нь өнөөдөр л гэрээсээ гарахгүй төсчихвэл хувь тавилан өөрчлөгдөн гэдгийг мэдж байгаа хэрэг. Южин шавтусны буудлын дээр ирснээр чөхөөгийг байхгүй байгааг хараад угаасаа юу гэж ирэх вдэ би л өөрөө очихоос гэд сургууль дээр нь очтгоо. Тэгээд Саншигийг харснаа. Саншиг хаа чөхөөг ахыг хаана байгааг мэдж байна уу гэхэд гэртээ хичээлээ таслаад унтаж байгаа гэхэд та хүргээд өгөөч гэж гуйсаар дагуулж явдаг. Саншиг харин Южинээс нутцаар чөхөөгтэй уцаар ярьдаг. Тэгснэ чамайг нэг хөөхөн охин хайгаад байна. Одоо танаа гэр рүү орох гэж байна гэхэд чөхөөг шууд гараад цугтчихдаг. Южин харин гэрт нь ороход жуйн байхан тэр. Чөхөөг ахсаа нэг хүнтэй уцаар яриад хар хурдаараа гараад явчихсан гэхэд Южин хамтаа уулзахад сайхан байна жуйн. Гэхдээ дараа тухтаа уулзъя гэд гараадгүй нэ. Ингээд муур хулганд болж хөөцөлцөөр баригддаг. Жөхөөг тэгсэн болохгүй, хоёлаа буцаж нийлж болохгүй. Би хэнийг ч чад жаргалтай амьдруулж чаддгүй гэхэд Южин би дахиад хувь тавилангаар амьдраад үзнэ гэж ярьж байх хооронд чөхөөг таксинаасаа гараад гүчгдэгэ. Южин ч юу гэж бууж өгөхгүй, араас нь гүйж байхдаа мотоциклэн дайруулах шахаж чөхөөг түлхээд аварна. Ингээд нэг сэрсэн чи 2018 он буюу одоо үедээ сэрдэг. Тэгээд ээжигээ харснаа та зүгээр үү? Би ч өвдөөгөө биз гэхэд яасан намайг гэрт зөнчихнө гэж бодоо юу гэхэд ашгүйдээ ээжээ та зүгээр байна гэд аав яасан гэсэн чи яагаад 3 жилийн өмнө нас барсан хүнийг яриад байгаа юм. За ээж нь ажилдаа явлаа гэв. Ээж нь одоо амьдралдаа сүлжээний бизнес хийдэг болчихсон байв. Ажлынхандаа энэ сарын сэтгүүл үзүүлээрээ нэлээд юм нэмэгдсэн байна лээ гэж яваад өгнө. Ингээд Жүжин өмнө нь ажиллаж байсан газараа байдаг ба дарагтайгаа уулзч банкны салбартаа ажилламаар байна гэж чөхөөгийн ажилтг салбар руу шилжих хүсэлтэй байгаагаа хэлдэгэ. Бас болоогүй чөхөөг ахлах ажиллаж байгаа юу гэхэд одоо урт хугацааны чөлөө авчихсан байгаа. Чөлөө аваад бараг 3 сар болж байна гэнэ. Ажил дээр нь чөхөөгийг үгүүлсэн хүмүүс хизээ ирэх юм бол гэж ярилцсан сууцгаана. Жонхоо харин энэ амьдралдаа эхнэр хүүхэдтэй болсон байдаг. Саншиг Жуйн хоёр бол одоогоор нууцаар руу ирэхэж байгаа мөн явуулын хоолын газартаа болсон байдаг. Чөхөөг 18 онд сэрэхдээ майханд эзгүй газар унтаж байгаагаар сэрдэг. Тэгээд тэн тэрүүгээр аялж явдаг бололтой. За ингээд чөхөөг олон сарын дараа ажилдаа ирж байгаа нэ. Жонхоо чөхөөг хоёр урдийн л адил сайхан найзууд хэвээрээ. Нэг нинэ тврээл сүйд ажлаа тараад манаа чөхөөгийн ирснийг тэмдэглэн сууцгааж байгаа нэ. Тэгээд чөхөөг такси бариад явж байтал нөгөө хувь тавилангийн өөрчлөлт тэнмэл ах сайн уу гэд жолоог нь барьж байдаг байгаа. Чөхөөг тэгээд ахаас би танаас нэг юм асуумаар байсан юм. Та яагаад тэр үед намайг сонгосон юм бэ гэд зүгээр л чин сэтгэлээ хүсэж байгаа юм шиг
хүчтэй санагдаад тэр чигтээ амьдарч байсан бол эхнэртэй бүр илүү гомдож, үзээ ядаж аргаа бараад өдөр болгон л төвчж амьдрах байсан байх. Орчиндөө тасна гэдэг хоёр эртээ сэлмэл гэсэн. Бууж өгсөн хүнийг зүгээр орхидог боловч бусдыг зовоож байгаа хүмүүсийг заавал шийтгдэг юм. Хүн угаасаа л ухаан муутай болохоор өөрөө амсахгүй л бол ойлгохгүй гэдэг. Тэгтэл чөхөг тэгвэл та намайг тийм байдалтай байгааг яаж мэдсэн юм бэ гэхэд харин л дээ үлийн үр гэх юм уу, үүрэг гэх юм уу. Гэхдээ чи одоо өөрийгөө шийтгэхэ болоод аз жаргалтай амьдруул яасан юм гэхэд харин л дээ гэд буугаж явдаг. Ингээд автобусны бодол дээр Южиныг хараад араас нь дагааж явдаг. Тэгээд үүднийхэн хэрэг шатсан байсныг нь анзаараад нууц авсолж байтал гинт ээж нь гарч ирээд юу хараад байгаа юм гэхэд жөхөөг бүр үнэхээр инээдтэй царай гаргаж цоччихун тэр. Тэгснэ энэ хаалганы өнгөнд таалагдаад гэснэ эрүүл сарвал харагдаж байх чинь гэхэд ээж нь өдийн насны хүн гэхэд яг дажгүй л гин. Ингээд чөхөг явах гэхэд хүү байж бэ хэлэх юм байна гэснэ ээж нь баахан сүлжээнийхээ барааг танилцуулдаг. Чөхөөгч эрүүл сарвал ингээд явж байгаад нь баярлаад бүх барааг нь авдаг. Ажлын өдөр чөхөөгийг захирлан төв офис дээр очиж ажилдаа орсноо мэдэгдээд иргэдэг. Нөгөөх маань аль болох Южинтэй таарахгүй гэж байна. Тэгээд яг маягт бөглөөд байж байхад ард нь ирээд сайн байна уу чай чөхөөг гой гэл. Тэгснэ би одоохондоо бууж өгөөгүй байгаа шүү гэж яваад өгнө. Тэгээд ажлаа тарааж явж байхдаа Южин Жуинтэй таарна. Тэгэл гинт танихаарад Жуин гэж дутахад нөгөөх нь яаж намайг таньдгийг хэн блэ гэн. Южин харин дээр үед Тэжон хотод амьдарч байсан биз дээ. Би тэнд төр амьдарч байсан юм гэд дороо танилцчихнаа. Тэгээд Южин Жуинээс чи дээрээ нэг ахтай биз дээ. Ах чинь гэрэлсэн үү гэд үгүй манай хүнтэй үерхэж үзээгүй. Гэрлэх бодолч бүр байхгүй. Өөрийгөө эмгтэй хүнийг зовоодаг энтергээл юм яриад байдаг юм. Тэгээд Южин харин харих замдаа Жуины хэлсүүгийг бодоод жөхөөг сансныг бодоход хүн дээр хүлээж авсан байх нэ. Чамааг энэ хിവэр нь орхиж болохгүй юм байна гэж бодсоор хэрдэг. За ингээд Южин даргынхаа урдуур хойгор гүйсээр байгаад нэг юм жөхөөгийн салбарт ажиллахаар ирдэг. Ингээд бүгдийнх нь дуртай копиг авчирч өгөө танилцж байгаа нь. Жөхөөг Южин хоёр муур холгон болоостой нэг нь цогтож нөгөө нь хөөгөл. Бас чөхөөг өөр салбарт ажиллах хүсэлтэй байна. Орх оронтой байна уу гэж асууж амжнаа. Южиныг ажлынх нь гайх нь үнэхээр ажилдаа хурдан тасаж байна. Барим таанд байгаа хүртэл мэдээд байх юм. Үзэж чардаг юм болов уу гэж хүртэл яриа гардаг. Чөхөөг цайны цагаараа хоолоо идчихгээд явж байх замдаа Хиванта таардаг. Тэгээд манай хоёр кофе шоп орж яг л урдны ярьж байсан юмнуудаа ярьдаг. Тэгэл өмнө танд сайн байсан гэж чөхөөг тийм үү эр хүнийг харах нүдгүй байсан юм байна гэд Хиван нэг сонин болсноо. Та ихтэй өөрчлөгдчихтэй их цантаа болчих. Оюутан байхдаа их зөөлөн хөхөд байсан гэж чөхөөг харин тийм ээ би өөрчлөгдсөн байгаа биз гэд ерөөсөө нүүр өгдөг. Ингээд чөхөөг би явах ёстой гэж явахаар босноо. Тэгснэ Хиванд аз жаргалтай амьдраараа тэгээд бас морин хилээ үргэлжлүүлээрэ хичээж амьдраарай гэж яваад өгнө. Гэхдээ энэ кофе шопын зөөгч нь хин гэж нөгөө Хиваныг мэхэлдэг залуу. За тэр ч яах вэ? Энэ хооронд ажил дээр нэг ааш төвчлүүлэгч орж ирдэг ба ажилтан руугаа уураа гаргаад сохих гэж байхад нь Южин гарыг нь бариад авдаг. Тэгээд зөхгүй гэж амлуул тавина гэд яг гарыг нь тавихад шууд гартаа нэг юм аваад Южиныг зохих гэж байхад чөхөөг дундуур нь орж сөхүүлдэг. Асуудал цэгцэрсний дараа манай нөгөө дадлагч ажилтан харин энэ удаад Южиныг сонирхож эхэлнэ. Надад ийм зоримог эмэгтэй таалагддаг. Дүүхэн сонирхдгийн болов уу гэж мэгэл. За ингээд саншиг Жуин хоёр нөгөө хоёроо дууднаа. Тэгтэл жонхоо төрүүлчихсэн. Яасан юу болсон юм? Яагаад ийм төгссөн царай гаргаад байгаа юм гэхэд ахыг ирэхээр хэлье л. Жөхөө гэрвэ. Тэгэл юу хэлэх гэсэн юм? Яасан та юу өрхөж байгаагаа хэлэх гэсэн юм уу гэхэд тхүү та мэдчихсэн юм уу? Яаж мэдсэн л гин. Жөхөө харин би дэмжиж байгаа та хоёрыг та хоёр бол заяаны хань үерх гэх гин. Саншиг Жөхөөгийг ингэж хүлээж авсанд нь баярлаа. Би үнэхээр баяртай байна. Одоо тэгээд удахгүй гэдсэн томрондоо гэхэд Жөхөөг юу гинэ гидсэн томорно гэд дуурлмаар аядаад саншгийг хөөж байгаа нэ. Ингээд ажлын өдөр ихэл салбарын захирал нь чөхөөгийг хүнтэй танилцуулна гэдэг. Чөхөөг харин үгүй би танилцахгүй энэ тухай дахиж ярихгүй гэд гараад авчихна. Ажлынх нь харин дэмжиж санаандуу таарсан юм шиг болгочих ёо гэхэд Южин гинт үгүй би эсэргүүцэж байна гэхэд ажилчид нь гайхаад яагаад вэ гэхэд би чаахлахад сайн гэх энэ төр. Ингээд нөгөө хэд маань манай хоёрыг дэмжлгүй яах вэ? Энэ удаад дэмжихгүй байгаа ганц хүн бол энэ дадлагчч ажилтан. Учир нь Южиныг их сонирхож байсан юм. Ингээд ажлынх нь хоолнд орж байгаа нь бүгд л Южин чөхөөг хоёрыг холбоод та хоёр яг л тохирох хосууд энэ төр гэл аль болох нийлүүлэх гэдэг чинь харин энэ чөхөөг таалагдахгүй байсан бол доо би анхлах руу үгүй гэд байна. Та нар яагаад ингэж байгаа юм гэж уурлаад хамаг уур амьсгал өвтчихдэг. Бүгд л хооллож дусаад гэр гэртээ харихаар явдаг. Южин харин чөхөөгийг дуудаж уулзаад үнэхээр болохгүй юм уу? Би ууг нь хичээвэл болох байх гэж бодсон юм. Сүүлийн удаа асууя. Үнэхээр болохгүй юм уу гэд чөхөөг юу ч дуурдаггүй. Ингээд Южин за ойлголоо. Өөрсдийнхөө замаар явцгаая гэж хэлээд яваад өгнө. Ажлын өдөр эхэлж Южин юу ч болоогүй юм шиг сэргэлэн цав ажилдаа ирнэ.
Тэгээд орой харих замдаа Жуинтай уулздаг. Жуинч жирэмсэн гэдгийг хэлж удахгүй бол хуримдаач бас ураа дамжина. Тэгээд би чамайг найз залуутайгаа танилцуулъя гэд түргэн хоолныхаа машин дээр ирдэг. Тэгсэн тэнд Жөхөөг Жонхоо хоёрч бас байдаг. Ингээд Жуин Южин хоёр найз юм уу гэж бүгд гайхаж хамтдаа сууцгааж хурмын талаарх бэлтгэлээ ярилццгаадгаа. Ингээд маргааш бол Саншиг Жуин хоёрын хөрмийн зураг авалтыг хамт хийлцэхээр Южин явж байгаа нэ. Учир нь Жуин туслахыг гуйгаад байсан хэрэг. Жонхоо Жөхөөг хоёрч бас туслах байсан болохоор Южиныг залгаж машинаар хамж явахыг асуухад Южин зүгээрээ автобусанд суучихсан байна л гэдэг. Жөхөөг харин Южиныг автобусанд сууж байгааг нь харчихдаг. Ингээд явж байтал хажуугаар нь түрүүний машин дуугарч явахын тэр өнгөрсөн амьдрал нь Жөхөөг яг энэ өдөр яг энэ цагт явж байхад 170 дугаартай автобус том аврын ачааны машинтай мөргөлөж осол гаргасан гэдгийг радиогоор зарлж байсныг сандаг. Жөхөөгийн Жүжинийг яг осол гарсан автобусанд суусан байна гэж бодон Жонхог машинаас нь буулгаад өөрөө буцаж явдаг. Ингээд том тэрэгний жолоочид сануулах гэж сигналсан ч нэмэр байдаггүй. Тэгээд өөрөө автобус ачааны машин хоёрын голд нь орхон тэр азар ачааны машины жолооч амжиж цогсож чаддаг. Үүнийг харсан Южин автобуснаас бууж Жөхөөг дээр очиход Жөхөөг уучлаарай намайг хитрхи ичгүүргөө байгаагаа мэдэж байна. Буруу гэдгийг ч мэдэж байна. Бас болохгүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ би энээс илүү төвчж чадахгүй байна. Би чамд үнэхээр хайртай. Би чамайг аз жаргалтай амьдруулнаа гэд 14 дугаар анги маань дуустгаа. Ингээд Саншиг Жуин хоёр маань хурмаа хийж байгаа нь. Манай уйлынхаа Саншиг уйлсаар Жөхөөг чамд би сэтгэлдээ өртөө гэж боддог шүүлгэн. Жөхөөг харин өнөөдөр хамтлаа уйлаад ав. Харин цаашдаа байн гинэгэд бас манай дүүг байн гинэл гэж байгаараа заа юу гэдэг. Жөхөөг Южиныг ээж автаагаа танилцуулдаг. Тэгтэл ээж аав нь бөөн баяр хүүе үнэхээр найз эмэгтэй чинь юм уу? Миний үг аварсанд баярлаа гэд Южин харин үгүй харин найз залууг маань төрүүлж өгсөнд баярлаа гэдэг. Манай хоёр гэртээ харж байгаа нэ. Энэ өдөр бол дахин хувь тавилангаа өөрчлөх боломжтой 2 сар гарсан өдөр үлээ. Гэхдээ тэд аль аль нь дахиж өөрчлөхгүйгээр шийддэг. Маргааш болж Жөхөөг Южины гэрийн гадаа хүлээж байх нь нэ. Ингээд манай хоёр салбарынхаа өрхөж байгаагаа энэ өдөр хэлэхээр тохирдог. Ажил дээр нь хурал болж байгаа нэ. Хурал дуусаад л өөр хэлж ярих юм байна уу гэхэд Жөхөөг захирлаа надад хэлэх юм байна. Гэхдээ жоохон хувийн чанартай ихтэн захирлна. Байз би эхлээд хэлчихье. Амралтын өдөр би сайн бодож үзсэн. Эртээд хоол итгэд болсон асуудал чааглахтай холбоотой асуудал би буруу бодсон байж оролцох эсгүй юмдаа оролцсон байна. Намайг уучлаарай гэдэг. Энэ үед бүгд л намайг уучлаарай гэдэл уучлалт гуйдаг. Ийм нөхцөл яаж үерхэж байгаагаа хэлж чадах вэ? Хилээ азаал өнгөрхөн тэр. Ингээд манай хоёр нууцаар үерхэхээр болдгоо. Гинт ажил дээр нь Южины ээж хүрээд ирхэн тэр. Южин юу хийж яваа юм гэхэд охиныхоо шинэ орсон ажилтанд тус болох гэд хит хитэн хадгаламж нээлгээд байж байгаа нь. Тэгснээ Жөхөөгийг харснаа яана энэ нөгөө тослог арьстай залуу байна штэ. Дээр надаас зөндөө бараа авсан гэл танимхаарна. Ингээд ээж нь ажилчид нь бүүргэр энтер авчраад бас болоогүй сүлжээнийхээ бизнесийг шахах гэж үз. Бүгд л нэг чалтыг хэлээд татгалздаг. Тэгтэл дадлагжигч ажилт нь би 5-ыг авъя л гин. Мэдээж цаад санаа нь Южин болон ээжд нь таалагдах гэж. Южины ээж гэртээ ирснээр Жөхөөгийг тэр залуу ер нь ажиллаа хийж чаддаг юм уу? Хүн хитрхи сайхан сэтгэлтэй байх ажиллаа хийхэд асуудалтай шүү. Түрүүн хараад байхад нэг л бүтлгүй найдваргүй хүн шиг санагдсан шүү гэдэг. Тэгтэл Южин Жөхөөгийг өмөрөөд тэр хүн чинь цог золбоотой ажиллаа сайн хийдэг гэд тэгж харагдаагүй те тэрний хажууд танаа тэр дадлагжигч ажилтан жижигхэн царайтай залуу илүү дээр санагдсан шүү гэдэг. Тэгснээ Южиныг тэр залуутай болж бүтэх гээд үзье. Ингээд Южин Жөхөөгтэй чаталж байхдаа манай ээж танаас илүү дадлагжигч ажилтан илүү таалагдсан гэхэд Жөхөөг юу тийм байх учиргүй те агаар чигшүүлэгч нэмээд авчихдаг байж юу гэхэн тэр үзэгдэл солигдож ажил нь өнөөдөр эрт тарах болов. Дадлагжигч ажилтан бөөн баяр найдвуудтайгаа уулзах гэж ярьж байхад Жөхөөг төлбөрөөд л өгөө хүмүүсийн жигсаалт хаана байна гэхэд нөгөөх манаа жаахан дутуу байгаа маргааш ирээд хийчихье гэд Жөхөөг үгүй одоо хийчээд явъя. Мэдээж дотроо бол ээжд нь илүү таалагдсан энэ төр гэхээр дургуутслаа илэрхийлж байгаа нэ. Ингээд манай хоёр ажиллаа тарааж явж байхдаа Южины дээд курс яах болох сонуу гэдэг алдартай тогооч залуутай таардаг. Южин сүрхий яриа өрнөлж байх хооронд Жөхөөг хардмаар айдна. Ингээд дараа уулзъя гэж салтаг. Бас Южины анхны хайр гэсэн шүү тэр ахын. Ажлын өдөр эхэлж захирал нь Южинээс чи Эдвард Ханч гинүү тэр тоогоочийг яаж таних гэхэд хажуугаас нь ажилч нь яана тэр чин саяхан хоолны шоунд орсон алдартай царайлаг тоогоочтой л гин. Южин харин манай дээд курсын ах байгаамаа яасан гэхэд Итевонд хэдэн хоолны газар нээх гээд зээлийн зөвлөгөө авмаар байна гэд тэгэд бас ажилчдынхаа цалингийн картыг манай банк руу шилжүүлнэ гинэ. Тэгэд чамааг онцолж хэлсэн шүү. Чи Жөхөөгтэй хамт яваад зөвлөгөө өгчөөд гэртээ хар гэдэг. Ингээд манай хоёр очиж уулзж байгаа нь. Тэгээд цаанаа нөгөө сонуу ах нь Южиныг сонирхсан шинжтэй хувийн асуултууд асууж оюутан байхдаа чи ийм байсан, тийм байсан гэж ярилцдаг. Жөхөөг харин төвчээртэй сонссоор л үзэгдэл солигдлоо. Южин Жөхөөгийн ирэх гэж байгаа нь.
Чөхөө гэр орноо цэвэрлээл ингээд Южин ирв. Манай хоёр хоол хийж байтал Сонио ах нь Южин рүү залгана. Тэгээд зээлийн талаар баахан юм яриад нэлийн удна чөхөөг уурлаад юу ярихаараа ингэж уддаг юм гэхэд зүгээр л да ажил ярьлаа. Одоо битгий уурлалдаа хоолоо идэх гэхэд чөхөөг яриа өгсөөр байгаад Южинийг уурлуулад явуулчихдаг. Ажлын өдөр болж Южин чөхөөгийг нэг нүдэрээ ч тааж хардаггүй. Ажил тарах бол Сонио ах нь тэдний ажлынхныг бүгдийг нь ресторанда хоолнд урьдаг. Чөхөөг харин явахгүй гэж үлдэнэ. Тэгээд жонхуу чөхөөг рүү энтхийн уур амьсгал хийвгүй байна. Энэ тоогооч үнэхээр Южин сэтгэлтэй юм байна гэхэд чөхөөг хүрээдэрдэг. Тэгснэ Южиний гарнаас байраад бит хоёр үерхэж байгаа гэхэн тэр Сонио ах нь сонирн болсноо тийм үү анх харахад л өөр байсан юм аа л гэдэг. Ингээд манай хоёр одооноос хинээс ч нух шаардлагагүйгээр үерхэж эхлэв. Тэгээд нэг өдөр чөхөөг Южинийг гэрт нь хөргөж өгөөд яг үнсэх гэж байт ээж нь харцдаг. Манай хоёр бантаа дээжтэй нь мэдлээд явлаа гэж явах гэтэл ээж нь хүлээж байдаа гэрт ороод хоол идэж явах юм уу гэл гэртээ дагуулаад орно. Тэгээд чөхөөг хоол идэж явахдаа би таны дарсан гिचэн дуртай гэхэд ээж нь гайхаад даанч хурдан дуусаад байсан юм а гэд Южин руу дараа чамтай чичтэй яриатай шүү гэд муухай араастай. Ажлын өдөр эхэллээ. Чөхөөг Южин хадгаламжийн дэвтэр өгөөд энэний бичлэлтийг хийгээд өгөөч гин. Южин ч бичлэлтийг нь хийгээд харсан чинь чөхөөгийн хадгаламжийн дэвтэр байдаг. Тэгээд дэвтэр дээр нь ийм бичсэн байдаг. Чи тэр өдөр ингэж хэлсэн байхаа бидний тохиолдсон явдал уртаас урт зүүдтэй адилхан гэж одоо хамт инээж байгаагаа яг л гайхамшигтай адилхан гэж чамайг зөвшөөрвөл би дахиад чиний төлөө амьдрмаар байна. Магадгүй хүнд хэцүү зүйл тохиолдох байх. Хол цамыг тойрон байж бид дахин учирсан 100 удаа буцаж явсан ч би чамайг л сонгоно. Надтай гэрлэж гисэн байдаг. Ингээд хэдэн жилийн дараа ч манай хоёр хүүхэдтэй болчихсон. Ажилдаа явах гэж байгаа нэ. Энэ удаа чөхөөг Южин хоёр хамтдаа хүүхдүүдэд хувцлаж ажилдаа явж байгаа нэ. Өмнөх амьдралаасаа шал өөр байх нь тэр. Ажил дээрээ хоцорч ахлагчдаа загнуулж байгаа нэ. Жонхуу тушаал дэвшиж хэсгийн ахлагч болж биан ахлагч нь харин орлогч захирал болсон байв. Тэгээд захирал нь орж ирснээр манай салбарын хоёр хүн тушаал дэвшихээр болсныг хэлдэг. Жаан ахлагч өөр салбар руу орлогч захирлын тушаалд очиж Южин харин хэсгийн ахлагч болж байгаа нэ. Манай дадлагч ажилтан харин чөхөөгийг та одоо ерөөсөө тушаал дэвшихгүй юм а гэхэд бүгд чимээгөө болоход чөхөөг яасан бэ? Угаасаа үнэнчтэй гэхэд зүгээрээ гэд инээдэг. Ингээд манай хэд тушаал дэвшсэн хэдтэй баяр хүргэж хоолнд орж байгаа нь. Эмэгтэй ахлагч маань өөр салбар руу шилжинэ гэд бүгдсэн сэтгэлийн үгээ хэлээд байлээстэй. Үзэгдэл солигдож Южин тасраад чөхөөгөөр үүрүүлээд гэртээ ирэх нь. Хүүхдүүдийг нь харин Жуин харж өгдөг бололтой. Жуин харин Южинийг хөөх тасартлаа уусан байх шүү. Тиймдээ ийм өдөр уухгүй бол хизээ авах вэ гэж яваадаг нь. Ингээд саншгийн уушин газар манай гурван найз сууж байх нь нэ. Энэ удаа жонхоо сэтгэлээр унчихсан байв. Яав юу болов гэж саншиг чөхөөг хоёр асуухад эхнэртэйгээ ойрт таарамжгүй байна. Манай эхнэр байнгын л ууртай намайг юу ч хийс уурлаад байх юм. Хүүхдүүдээ хараад ядарч байгааг нь ойлгож байна л да. Гэхдээ л би хаяа ажлынхантайгаа хоолнд орж болно үсттэй. Намайг харах төдийд л үзий яддаг байх гэхэд чөхөөг чиний сэтгэлийг ойлгож байна. Чи одоо энэ үеэ маш сайн давах ёстой шүү. Тэгэхгүй бол үнэхээр хэцүү болно шүү. Тэгснээ юу ч байсан эхнэрийнхээ байр сууриас бодож үз. Гэхэд жонхуу юуг нь тэгж бодох юм гин. Чөхөөг харин ямар ч эмэгтэй байсан гойж гоодож урдын шиг ажил хийж найз нөхдөдөө уулзах хүсдэгч тэгээд байж чаддгүй болохоор тэд өөрийн ирэхгүй сэтгэлээр ундаг байхгүй юу гэхэд жонхуу эмэгтэй хүний сэтгэлийг чи яаж юм сайн мэддгийг гэхэд би энийг амсаж үзсэн болохоор сайн мэдэж байна. Тийм болохоор чи эхнэрийнхээ сэтгэл рүү өнгийх гээд хичээгээд үз. Учир нь эхнэр нөхөр гэдэг бол харилцан ойлголцдог байх хэрэгтэй гэхэд жонхуу наадах чинь их үнэн юм шиг санагдаад байна. Өөр юу хийх вэ гэж анхааралтай сонсно. Чөхөөг харин эхнэрийгээ өдөрт нэг удаа магтаад үз. Чи сайхан харагдаж байна. Жохон турчгаа юу? Ямар амттай хоол вэ гэж заавал өдөрт нэг магтаж байл гэдэг. Ингээд энгийн нэг ажлын өдөр эхэллээ. Тэгтэл чөхөөгийн уцтай урч оюутан цагийн найзууд нь уулзнаа хүрээдрээл гэдэг. Чөхөөгч найзуудтайгаа уулзаад сууж байхад хивэн хүрээдэрдэг. Тэгснээ чөхөөг рүү үг хаяастай. Дээр уулзахад надад ерөөсөө нүүр өгөөгүй аргагүй их нэртэй болчихсон байсан юм байна гэж инээдэг. Ингээд нөгөө удаа хоолоо идчихээ дахиж караоке орё гэхэд чөхөөг би явахгүй эрт харих ёстой гэсээр байгаад явдаг. Харин үлдсэн хэд нь чөхөөгийн эхнэрийг хатуу хүн бололтой гэхэд хивэн харин ч үгүй чөхөөг харин эхнэртэй их хайртай бололтой. Эхнэр нь чадтай юмаа гэж хэлдэг. Чөхөө гэртээ ирлээ. Южин ч ирэх үед нь сэрчигдэг. Тэгээд чөхөөгийг угаалгын өрөө орох хооронд уцанд нь чаад ирэх ба гайхаа тартал хоолнд орсон хэдэн ахуулсан зургаа явуулсан байх нь тэр. Тэгсэн Южин гайхаад хямаа яагаад байж байдаг бilé? Ирчүүдэрэ гэж байсан бидтэй гэж бодоод пив уугаад сууж байтал чөхөөг юу вэ унтахгүй юу хийж байгаа юм гэхэд Южин хямаа руу зааснаа энэ хүүхэн ерөөсө хөвшрөөгүй байна шүү. Эсвэл бүр хөөхөн чулчихсан юм уу? Ингэхгээл намайг авч явахгүй гэж байсан юм уу гэхэд үгүй угаасаа ирчүүдэрэ уулзч байсан юм а. Тэгтэл хямаа хүнээс сонссон юм а гэд хүрээдэрсэн. Бид бүгд мэдээгүй гэхэд Южин итгэх ёстой болов уу? Харин яах ёстой бол за бодож үзэж байгаад болёо гэл уурлаад орчихдгоо.
Өглөө болоод чөхөөг Южин танд би сургалтандаа явлаа. Тэгэд орой 7 цагт тушаал дэвших шалгалтаа өгнө. Чи хүүхдүүдээ өнөөдөр авах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхэд мэдэж байна гэд нүүр өгдөггүй. Ингээд Южин ажил дээрээ байхад нэгэн настай их чухал алдаад унчихдаг. Тэгээд Южин төрөний машинаар авч явсан юм баг. Харин нөгөө талд чөхөөг сургалтын дээрээ байхад цэцэрлэгийн багш нь залгаад та хоёрын хэн нь өнөөдөр хүүхдүүдээ авах вэ? Өнөөдөр аавын маань тахилын өдөр болохоор ирж явах ёстой гэж чөхөөг уг нь манай ихнэр авах ёстой доо. За би залгаад үзье гэнэ. Южин харин имлэг дээр байж байгаа буцаа авахгүй 11-ийн дуудлага нэлээд хэдэн зураг авч чадлагүй өнгөрөөсөн байснаа харна. Тэгээд чөхөөг рүү залгахад би хүүхдүүдийн цэцэрлэг рүү явж байна. Багш нь байн залгаад байсан юм а гэхэд Южин яана чи шалгалтаа өгч чадахгүй нэ яах вэ гэхэд за би юу ч гэсэн хүүхдүүдээ авчихъя. Чи харин тэгэн орооны цэцэрлэг түрээлэн 40 минутын дотор ирэх хэрэгтэй байна. Тэгвэл би амжина. 1 минут лацрахад би шалгалт өгч амжихгүй. Яах вэ? Амжихаар байна уу хайрт минь гэд хоёулаа төлөвлөгөө гаргана. Чөхөөг харин хүүхдүүдээ аваад технэрийгээ хүлээх гэстэй. Южин харин хайрт минь гээл такси бариад гараад ирхэн тэрэ. Чөхөөг шалгалтандаа амждаг. Ажлын өдөр эхлээ тэгтэл ажил дээр нь жан ахлах нь хүрээдэрдэг. Тэгэл бүгд яасан ирж явж байх юм ажил нь сайн уу гэж сүйдмэ тогтцгаана. Тэгтэл надад тулгах сайхан мэдээ байна. Чөхөөг тушаал дэвшсэн гэсэн миний ажиллаж байгаа салбар дээр зээлийн ахлах болж байгаа гэсэн гэхэд бүгд л үнэхээр баярлдаг. Чөхөөг олон жил ажиллаж хаад ерөөсөө тушаал дэвшгүй байгаадаа их л хэмзгэлдэг байсан юм. Ингээд Южин саншгийн уушин газар нөгөө эдтэйгээ нийлэн чөхөөгт гинтийн бэлэг барьж байгаа нь. Чөхөөгч бөөн баяр тэгснэ хүүхдүүдээ яасан бэ хайрт минь гэхэд ээж Жуины бас манай хүүхдүүдийг бүгдийг нь харж байгаа санаа зовлтгүй л гин. Тэгээд Южин хайрт минь чамд өгөх шагнал байна гэснэ. Хамгийн сүүлд гарсан шин загвар гэд тоглоом өггөн тэрэ. Гэтэ өдөрт 30 минут л тоглоно шүү гэж сануулгаач мартсангүй. Чөхөөгч бүр цочиж мочоод бөөн баяр жонхуу саншиг хоёрч гисэн. Хөөх гоё ямаа Южин ч мөрөөдлийн ихнэр юмаа гэл бүгд бөөн баяр. Маргааш болж ээжтэйгээ гэр бүлээрээ өглөөний цагаа ууцгааж байгаа нь. Ээж нь тэгтэл та хоёр өнөөдөр гарч болзоонд яваа. Би хүүхдүүдийг чинь харж баялгин. Манай өрч туртай наргуу гарч кино үзээд хоолнд ороод цагийг их л сайхан өнгөрүүлдэг. Мэдээж эцэг эхийн хамгийн ярих дуртай сэдв хүүхдүүд байдаг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг ярьж бас хийнэлдэстэй. За ингээд энэхүү кино маань аз жаргалтайгаар төгсдгөө. Тэн хүртэл киногийн маань тэгтээ хүлээн сонссон та нартай маш их баярлалаа. Тэгэд энэ кино надад яагаад ч үнэн киноны ихэнд чилжсэн их сургамжтай кино шиг санагддаг. Тэгэд ер нь энэ кинон дээр гарч байгаа үйл явдал нь яг л хосуудын хооронд тэр тусмаа залуу гэр бүл бага насны хүүхдүүдтэй хүмүүс толгордог асуудал хүндсэн тийм кино. Тэгээд манайхан энэ киног үзээсэй гэж бодсон нөхөр эсвэл ихнэр найз нөхд рүүгээ шеэрлэж санал болгоорой. Дараагийнхаа цуврал киногоор уулзцгаая. Түр баяр та. Нэрээ лайка дарахаа мартав, subscribe мартав. Баяртай, баярлалаа.